Сайн байцгаана уу сонсогчдоо. Энэ удаагийн зочноор бол манай Батсангал оролцож байгаа. За манай сонсогчд бол Батсангалыг илүүтэйг хөл бөмбөг тайлбарлагч гэдгээр нь илүү сайн мэдэх бах. Маш олон жил хөл бөмбөг тайлбарлаж байгаа. За дээрэс нь хөл бөмбөг тоглодог байсан. Хөл бөмбөгт маш хайртай. Тэгээд хөл бөмбөгийн чиглэлээр бас хэд хэдэн ном орчуулсан. Одоо саяхан гэхэд цоошин ном орчуулсан утгагүй үлгэдэж авах гээд ингэ байж байна. За тэгээд бидний урилгыг хүлээж авч энэ подкастад оролцохоор болсон. Их баярлалаа Батсангалаа. За баярлалаа. Өрж оролцуулахар болж байгаад бол баярлалаа. За тэгээ хоёлоо ер нь яг зүгээр ингээ хүмүүс нэг тийм ингэдэг тийм нутаг ус асуухаар нэг нутагхаа гэдэг. Гэхдээ яг зүгээр хүнээ танилцахад бол хамгийн түрүүн угаасаа асуудаг асуулт бол ер нь Батсангал чинь хаана төрсэн бilé, хаана сурсан бilé, одоо ямар ажил хэрэгжилж байна вэ гэдэг асуултаар эхлэе тий. За Улаанбаатар хотод төрсэн. Тэгээд Улаанбаатар хотод яг нэг 1990 онд одоо ардчилсан хувьцголын одоо оргил өрнөл болж исэн үе болохоор энэ өвөл 90 оны өвөл байдаг гэдэг шүү дээ. 90 оны одоо өвлийн ихэнх сар өдр гэдэг те. Яг тэр үед бол яг төрж исэн. Цэцэрлэг сургуулийн боловсролыг бол яг л нормал жишгээр бол орсон. 52 дугаар сургуульд бага ангидаа суралцаа. Тэгээ 1-р сургууль болохоор дунд анги руу ороход нөгөө нэг тухайн үед 11 тэгээ 1-р сургууль 2 хвчил авдаг гэсэн тий. Нөгөө хүүхдүүдийг шалгаруулаад дунд ангиас математикийн сон гэдэг анги нээдэг. Тэр ангид одоо орж исэн дунд ангиасаа. Тэгээд 1-р сургууль болол төгсөөд дараа нь сургуулитлаа дээд боловсрол руу болохоор санхүү эдийн засгийн дээд сургууль гэж байсан. Одоо болохоор нэр нь өөрчлөгдсөн. Тэгээд тэнд болохоор бизнесийн удирдлага санхүүгийн менежментийн чиглэлд бол бакалавр сурч төгсөж исэн. Тэгээд дараа нь мастертаа буюу одоо магистрийн сургалтанда 2016-аас 18 онд Европын холбооны болон Унгарын засгийн газрын санхүүжилт тэтгэлэгтэйгээр 2 жилийн хугацаанд сурсан. Тэгээд Corvinus их сургууль гэдэг Монголоор одоо булгачдаг. Яг аль бисний нэр нь болохоор Corvinus University of Budapest гэдэг нэртэй сургууль сурсан. Тэгээд ажил болохоор энэ яг төрөл бүрийн яг төслүүдээр нэлээд бас ажиллаж байсан л та. Тэгээд тэр төслүүдийн хугацаа нь бол зарим нь 1 сар, зарим нь 3 сар гэдэг бас байдаг гэсэн. Тэгээд банкнд бол бас ажиллаж байсан. Тэгээд мөн тодорхой хэмжээний стартап компаниудаас ажиллаж байсан. Тэгээд яг одоо бол Nasha Tech гэдэг яг мэдээллийн технологийн чиглэлээр аутсорсинг гэдэг компанид бол ажиллаж байгаа. За Янз бүрийн туршлагатай бас зүүн Европт очиод боловсрол эзэмсэн. Corvinus гэдэг чинь одоо Унгарын нэлээд алдартай хаан шүү дээ тий. Хэдэн оны үед тий Corvin гэдэг тийм тэгээд бас юутай Унгарт тэгээ аль ч улсад ер нь төстэй л дээ юу гэхээр нөгөө алдартай хаадуудынхаа нэршлэр бас одоо сургууль, төрөл бүрийн одоо байгууллагууд нэмжлээ авч явдаг шүү дээ. Тэгэл эсвэл метроны буудлын ч юм уу эсвэл одоо төвдөрхөн нэрээр хүрээлэн ч юм уу тий ингээ явдаг гэсэн. Тэгээд бас төрөл олон хаадуудын одоо нэршлүүд ингээд Будапешт хотод зөндөл байж байгаа. Тэр дотор шийдэл одоо юу гэж Атила гэдэг одоо хүний одоо нэр бас айгүй төвөөмөлий ч юм уу тий. Тэнгүүрээ сонирхолтой. Тэгээд Монголын төвхтийг холбогддог шүү дээ тий. Тэгээд Будапешт ч одоо манай монголчуудыг Пешт талд нь очичвол нөгөө тэгш талбай учраас тэнд наадууга хариулдаг байсан. Бууда талд нь нэг цайз барьчаа тэндээс нь хяндаг байсан гэл ингээл тийм яринууд байдаг. За тэгээ хоёлоо одоо юу яа маш энгийн ярианаас эхлийн нэг үндсэн асуудал руугаа орохоос өмнө гэхдээ бид хоёр бол үндсэндээ нэг ойролцоогоор ер нь бас яг нэг 4 асуудал ярилцах гэж байгаа. За тэрнийг ер нь сонсогчдоо бас дуулах чинь нэгдүгээр бид хоёр ер нь энэ сүүлийн үед энэ хиймэл оюун ухааны нэлийн хөгжөөд байгаа энэний талаар за тэрнийг энэ хиймэл оюуны үед бид нар энэ critical thinking буюу нухацтай сэтгэлгээ гэдэг зүйл ямар ач холбогдолтой юм бэ юу юм бэ гэдэг талаар ярилцгаая. За дараа нь бид нэр манайд Батсангал бол түрүүн хэлсэн хөл бөмбөг тоглож исэн хөл бөмбөгийн орхотон. За дээрээс нь хөл бөмбөгийн чиглэлээр хэд орчуулгын ном гаргасан учраас бид хоёр нэлээд орчуулгын талаар за дээрээс нь Монголын хөл бөмбөгийн хөгжлийн талаар за тэгээд магадгүй энэ дээрээ тулгуурлаад бид хоёр бас мэдээж орчуулсан ном нь бол одоо Батсангалын нэлээд дэмждэг Арсенал клубын тухай учраас тэрний талаар ч гэсэн бас ганц нэг үг ярилцъя гэж бодож байна.
За 3 дахь сэдвэр нь бол бид хоёр юу ярмаар вэ гэхээр одоо Батцангалын ажиллаж байгаа компани болохын технологийн компани. За ер нь юу гэдгийг. Тэгээд тэр технологийн компани менежмент яадаг. За дээрэс нь ахаад бид хоёр нөгөө нэг орчуулга руу ирээд яг бид хоёрын хамтарч ажилласан бас нэг ном байгаа. Тэр Мат Мошери гэж хүний хүн бүр агуу CEO гэдэг ном. Тэрний талаар яг тэр ном маш сонирхолтой ном. Тэгээд яг тэр үед нь ярий. Гэтэ энэний талаар бид нар 3 дахь сэдв болгож ярих юм. За тэгээд хамгийн сүүлд нь бид хоёр бол ер нь энэ манай улсын нийгмийн хөгжлийн талаар ер нь thinkers буюу одоо сэтгэж боддог хүмүүс маань юу боддгийг. За дээрэс нь манай Батцангалч Коронависын их сургуульд нийтийн удирдлагаар магистрийн зэрэг хамгаалсан. Тэр бол мэдээж энэ нийгмийнхаа асуудлыг харах. За дээрэс нь санхүүгийн сургууль бас бизнесийн удирдлага, финансаар суралцаад өгсөн учраас энэ мэдлгүүд ингээд эдрийнхаа базаад бид хоёр төгсгөлд нь бол энэ манай улсын нийгмийн хөгжлийн тухай асуудлыг ярих юм. Ер нь энэ сэдв бол бас нэлээд дуусахгүй яриа болчих учраас нэлээд төгсгөл рүү нарийцсан. Нөгөө нэг ихний 3 сэдвээс хаахгүй бол энэ сэдвэр эхэлчих юм бол бидний яриа нэлээд сунжирч аюултай учраас энийг хамгийн сүүлд нь бас нэг цагаа бодж байгаа төгсгөл рүү хийцэн. За тэгээ хоёулаа энгийн нэг асуудлаас эхлэе. Ер нь хамгийн сүүлд одоо сонирхож уншсан номноос эхлэе те. Тийм хамгийн сүүлд юу уншив гэдгээс эхлэе. Нэг 2 хоногийн өмнө шиг яг 2 хоногийн өмнө юм да. Money Psychology гэдэг нэртэй номыг монголоор орчуулчихсан. Тийм манай Lemon-ы золоо орчуулсан шүү дээ. Тэгээд мөнгөний ухаан ингээд бас яг маш оновчтой орчуулсан юм шиг надад санагдсан. Одоо номынхаа одоо нэрнээс өсвөлээд тийм ээ. Тэгээд тэр номыг яг уншиж дуусчаал байж энэ. Тэр ном бас маш олон тийм зөв санааг зөв гэхээс бодовчтой санааг бол илэрхийлсэн. Тэгээд чанартай ном байсан. Тэгээд тэрийг маш чанартай орчуулсан байлээ. Тэгээд яг орчуулад гаргасан одоо тэр хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна. За тэр хүмүүст би энэ подкастыг гаргахаар тэр хүн лөө зориуд энэ подкастыг заавал явуулъя. Тий. Маш одоо сайн орчуулсан бил яг үүнд бол би бас нэг тодорхой хэмжээнд багсаа одоо орчуулга хийдэг. Тэгээд дээрээс нь бас тодорхой хэмжээнд редакц дээр ажилладаг. Бага хэмжээний туршлагатай тий. Тэгээд бас монгол хэлний одоо найруулга 400 талаар бол бас яг дундчаас арай илүү одоо мэдлэгтэй юм да. Тийм учраас нэг үг үсгээ алдаа гэдэг ч юм уу тэр талаасаа ингээд бас аягүй соргох хараад байдаг л та. Тэгээд яг бол яг зөвхөн яг энэ талаас нь харахад Мөнгөний ухаан гэдэг ном дотор нэг 20-с цөөхөн үг ялдаал байсан. Энэ бол яг угаасаа номын одоо шивэлд тэгээ их бэлтгэл эдрэхээр маш олон төрлийн хүмүүс оролцдог учраас жижигхэн тийм анзаардаг техникийн алдаанууд угаасаа гардаг. Энэ бол зөвхөн Монголд биш. Тэгээ англи ном дээр ч угаасаа байдаг. Одоо хоёр үсгийг солиод бичсэн ч юм уу. Эсвэл таслыг буруу газар авчиж тавьсан ч юм уу гэдэг ч юм уу тий. Тэгэл угаасаа бүр альч зүгээр ном дээр угаасаа байдаг л одоо зүйл. Гэхдээ зүгээр байдаг гэдэг нь бол хүн уншихад саад их хэмжээний ш зүгээр л санамсаргүй ингээд гүйл уншаад өнгөрөөл ингээд авчдаг зүйл тий. 20 орчим л тийм байсан гэхээр бол бүр маш чанартай ажилласан надад бол санагдсан тий. Зөвхөн энэ талаас нь харахад одоо юу гэдэг чинь техникэл талаас тий. Тэгээ номын өөрийнх нь агуулгаар найруулаад тэгээд номон дээр үүлгэж байгаа санааг бас маш гоё одоо монголчилж одоо буулгасан бол байна лээ. Тэгээд хүн болгонд одоо шүний номыг унших гэж одоо хэлэх нь бол мэдээж зохимжгүй байдаг. Хүн болго өөрийн гэсэн тийм одоо унших эсвэл сонирхох нэг сэдвүүд сонирхолны ялгаатай байдаг учраас тэрийг сонгоогддог шүү дээ тий. Энэ ном бол тэгвэл ер нь ямархуу төрлийн хүнд илүү зохимжтой санагдсан бэ? Тийм тэгээд зүгээр товчхондоо болвол надад зүгээр ингэ санагдсан. Одоо ингэ бид нарт ингэ одоо ингэ мэдээж 20 нас 30 нас 40 нас 50 нас гэдэг амьдралын нэг үеижил болгон дээр шаардлагатай нэг чадвар байдаг шүү дээ тий. Одоо skills гэж одоо нэрлэдэг тий. Эсвэл юу гэдэг чинь тэр үед одоо нэг юм болцсон байх хэрэгтэй гэдэг тийм тодорхой одоо нэг шинж тэмдгүүд байдаг шүү дээ. Тэгээд Монголд болохоор нэг 40 хүрсэн хүн яасан ат гэдэг лээ дөрөв дарсан акт тий акт гэдэг лээ тий. Тэгэхээр яг нэг угаасаа ингээл харангуйч ингээд 40 гарч иж хүн бол нэлээд одоо юмыг олон талаас нь өргөн цараг үрээр хардаг гэдгийг илэрхийлж байгаа гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр бол энэ ном бол юу гэдэг чинь магадгүй одоо юу гэдэг чинь альч насны одоо хүнд болвол зөв магадгүй нэг өөрийн одоо хувийн болон гэр бүлийн одоо санхугаа хэрхэн одоо зохистой зүгээр авч явбал зүгээр вэ гэдэг талаар өгүүлсэн болол ном байгаа даа. Үндсэн агуулга нь бол тэгээд тэрэн дотроо тэдгээр санаанд илэрхийлэхдээ бас ингээд маш тийм олон талаас сонирхолтой байдлаар илэрхийлж ингэж явсан. Тэгээд номон дотор жишээлх юм бол төгсгөл хавь дээр нь зүгээр
одоо юу гэдэг чинь тэгээд Америкийн эдийн засаг, Америкийн нийгэм доторх хүлээлтийн зөрүүнүүд тодорхой ингээ өөрчлөгдөд байгаа юм байна гэдгийг бас хүндэж одоо зохиогч нь бичсэн. Тэрийг нь одоо сайн орчуулсан бол маш гоё авааштай зүйл бол basic гэдэг ч юм уу тийм бол байгаа даа. Тэгэхээр одоо юу гэдэг чинь одоо угаасаа л бид нар ингээд зах зээлт нийгэмд амьдарч байгаа. Өөр аль ч нийгэмд амьдарсан тодорхой хэмжээнд угаасаа л гэр бүлийн санхугаа бол зохистой хэмжээнд одоо менеж хийх буюу одоо удирдах хэрэгтэй шүү дээ. Яг тэртлийн бас маш чухал санаануудыг бол тэгэхээр энэ ном бол үндсэндээ тийм өрхийн санхүүг яаж их менеж хийх вэ? Хувийн санхүүг яаж менеж хийх вэ? Тийм гэдэг тал руугаа. Тэгээд тэрэн дотроо жишээлх юм бол юу гэдэг чинь те. Ягаад зүгээр хоримтлах хэрэгтэй ингэдэг нь тэр санаанууд аюу гоё нэлээд тийм оновчтой юм шиг санагдсан. Юу гэхээр зүгээр хоримтлал хийхдээ зүгээр ямар нэгэн зүгээр тийм сүртэй шалтгаан байх шаардлагагүй. Зүгээр хүн хоримталтай байна гэдэг бол тодорхой хэмжээнд эрх чөлөөтэй байх боломжтой гэдэг юм аа гэдэг санаа илэрхийлсэн байна байхгүй. Эрх чөлөөтэй байна гэдгийг одоо авч үзэхдээ хүн өөрийнх нь одоо дуртай сонирхолтой зүйлээ өөрийн одоо тий хүсн одоо цагаараа хийх боломжтой нэгдэг бол эрх чөлөөтэй. Тодорхой хэмжээний тийм хоримталтай одоо тодорхой хэмжээнд одоо амьдрал тулгарх төрөл бүрийн үйл явдлуудыг тийм давах хойц одоо тийм хоримтлал бий болгох юм бол хүн тийм да санаа зовхогрийн дуртай маяг хийх боломжтой юм биш үү гэж санаас үндэгдснээс айгүй оновчтой санагдсан. Тэгэхээр энэ номыг бас нахаа уншаарай гэж яриа гэсэн. Өдөрчөөс гимгүү байж байгаад нэг номны маркетинг руу орчлоо. Тэгэхээр манай подкаст энэ өөрөөсөө тийм байхгүй шүү гэдгийг дурдээ. Энэ бол ямар ч бид нар спонсоршип энэ тэр аваагүй. Гэтэ мэдээж тийм учраас одоо ингээд нэг 3 дахь хөндлөнгийн хүмүүс ярилцж байгаа учраас бас магадгүй энэ номыг бол сонирхоод үзэх хэрэгтэй болоо гэж бодож байна. Тэгэхээр одоо сүүлийн үед бол энэ хувийн санхүүж бай эсвэл одоо юу гэдэг хүмүүс бол айгүй их нэг хэрэгэлдэг зүйл бол нэлээд түгээмэл хэрэгжилж байгаа. Хувийн болон хувьсгалын ажил төрөлдөө хэрэгжилж байгаа зүйл бол энэ химэл оюун ухаан AI гэдэг юм байна. За энийг ер нь янз янзаар хэрэгжилж байгаа шиг байна. Тэгэд энэ химэл оюун ухааны одоо жишээлбэл танай компани Батцангал ер нь хувьдаа ер нь ямар хөө төвшөнд хэрэгжилж ийнэ гэдэг талаар хоёулаа маш энгийнээс эхлээд тэгээ жоохон гүнзгийрүүлээ ярилцъя тийм. Одоо тэгэл хүн болгон одоо мэдэж одоо ярьж байгаа. Одоо жишээлх юм бол гэдэг чинь манай 80 гэд настай одоо буурал ээж минь хүртэл одоо мессенжер, Facebook гэдэр дээр нэг ийм гарч ирээд ямар утгатай ингэж байгаа байхгүй. Юугаар одоо бидний харах бол мессенжер рүү орох юм бол одоо юутай те Meta AI-тай хамт хаяа гэсэн үг байгаа байхгүй. Тэнгүүт тэрийг одоо манай буурал хийж байна ажилласан байгаа байхгүй. Энэ одоо юу юм бэ гээл тэнгүүт одоо ингээл бүх насныханд одоо ингээд мэдгэдэггүйс нөлөөтэй зүйл гэсэн үг. Тэгээд олон хүмүүсийн хэлж байгаагаар бол энэ бол яг нэг ажилтны яг зүгээр дараагийн одоо хувьсгал гэж одоо нэрлсэн ч болох юм биш үү гэж одоо хэлээд байна л дээ. Олон одоо мундаг эрдэмтэд шүү дээ. Тэгээд зүгээр жоох ойрхон авч үзэх юм бол 90-ад оны төгсгөл хаваар одоо интернетийн одоо хөөсрөл бол үүсчихсэн гэдэг. Тэг яг 90-ад оны бас эхлээд 90-ад оны төгсгөл 2000-ад оны их үеэс эхлээд тэгэхэд одоо яраа одоо интернеттэй болж эхэлсэн тий. Тэгээ тэнгиснээр бол маш олон юм өөрчилсөн бол байгаад байгаа шүү дээ. Бүр асар олон. Одоо бидний үгт чинь ингээд магадгүй цахилгаан эрчим хүчгүй баг амьдарч чадахгүй гэдэгтэй адилхан интернетгүй баг амьдарч чадахгүй гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүт одоо магадгүй 20 жилийн дараа ч юм уу баг дурын хүн одоо AI-гуу бас амьдарч чадахгүй гэдэг ч юм уу тий. Тэр төвшний л одоо том одоо тесрэлт өөрчлөлт нөлөө байгаа юм байна л гэсэн зүйлүүдийг зөвөр уншиж олж туршиж мэдээд байгаа гэсэн үг тий. Маш олон төрлийн одоо мундаг эрдэмтэд яг ялангуяа одоо яг AI чиглэлээр олон жилийн судалгаа хийсэн AI-ийн одоо загалмаас эцэг гэгддэг одоо эрдэмтэд хүртэл яг иймэрхүү талаас нь л харж иж байгаа. Тэгээд яг AI маань яаж одоо бидний нөлөө үзүүлэх вэ гэхээр мэдээж одоо хувийн төвшөнд бол тийм жол асар ихээр нэмэх одоо ажил дээр тий мөн бас амьдрал дээрх олон төрлийн зүйлсүүд тэр ингэж сайн зөвлөгөө өгж тий чадхуус төвшөнд л очиж байгаа. Энээс цаашаа угаасаа ингэж үргэлжилж одоо хөгжих нь бол ойлгомжтой бол байгаад байгаа. Гэхдээ нэг зүйл нь болохоор хичнээн AI маш олон юу гэдэг чинь цаг хэмнэж байгаа. Маш олон төрөл зүйлийг одоо хэмнэх өөрчлөх тий эсвэл орлох боломжтой гэж байгаа боловч яг нэг ажлын байран дээрх тий ажлын ажиллах хүчинд тэр нөлөө болвол учиргүй ингээл тал хүн ажилгүй болчихно гэдэг ч юм уу тий тийм хүчтэй нөлөө
болов байхгүй. Харин ч илүү олон ажлын байр бий болгоно гэдэг зүйлсэдэг болов хэлсээр бол байгаа. Энийг болохоор юу гэж ингээл тий одоо үйлдвэрлэлийн одоо шугамын хөвсгөл 2000 оны интернетийн үеийн бабл тэр хүртэл яригддаг байсантай адилхан. Тэгэхээр бол зүгээр яах юм бэ гэхээр цаашдаа тасан зохицоо илүү хөгжөө гэдэг одоо юунуудыг илүү. Тийм энэ чинь одоо юу гэдэг нөгөө нэг Шумпетерийн хэлдэг нөгөө creative distraction гэдэг юм болно шүү дээ. Нэг шинэ технологи гарч ирж чинь бичгийн машин биш компьютер гарч ирснээр бол үндсэндээ бичгийн машин гэдэг юм байхгүй болгоод гэтээ мэдээж тэр бол нэг хэсэг нөгөө бичээч гэдэг одоо бичгийн машин товшдог хүмүүсийг ажилгүй болгоцсон тийм автокад гарч ирснээр одоо нөгөө нэг том ватум цаасан дээр зураг байдаг юмуд ингээ байхгүй болсон гэдэг шиг нэг хэсэг юм алга болж байгаад нөгөө хэсэг ажлын байрнууд нөгөө талд нь бүтээгдээд явна гэсэн үг. 90-ад оны тэр .com-ын бүүм гэж ярьдаг тийм. Тэгэд 90-ад онд бас нэг сонирхолтой юм болсон нь бол одоо тэр юун дээр байгаа даа шнэ. Интернеттэй ингээд хүн болгоно World Wide Web гэдэг веб хуудсууд хийсний дараа тэрийг яаж хайх вэ гэдэг асуудал. Эхлээд нь бол яах вэ маш том давуу талтай байсан байл шүү дээ. Яахогийн алт engine маш сайн байж ирснээр сүүлдээ нөгөө Google-д ялагдсан. Тэгээ тэрний түүхчсэн бас маш сонирхолтой байд юм. Тэгээ одоо хайлт engine. Гэтэл одоо өнөөдөр Google хайлтын систем үндсэндээ ChatGPT ялагдчихлаа шүү дээ, тий. Одоо ер нь баг Google руу орж хамгийн сүүлд би ер нь юм хайснаа санахгүй байхгүй. Хамгийн түрүүнд л ChatGPT руу ороод юм асуугаад тэр доотлогын юм дээр нь чи вебүүд дээрээс бүх вебүүдийг хайчаарай, тий. Google ч тэр Wikipedia ч тэр бүгдийг ингээд хайчаарай гэдэг л чиглэл өгчөж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө тэр бүх веб руу ороод нөгөө нөхөр чи мэдээлэл цуглуулнаад базаад өгчгэр нөгөө маш олон сорс руу орох тийм шаардлагагүй болгочихж байна л да. Нэг талаас бол тэгэхээр энэ мэтчлэн болчиход байгаа. Тэгэхээр нэг сонирхолтой юм одоо юу гэдгийг нийлэн байгаа шүү дээ. Бид нар бол анатомийн хувьд бол нөгөө л 2.5 сая жилийн өмнөөс Homo sapiens гэдэг өнгөтэйгээ яг адилхан байдаг тийм. Хэрэгжилж байгаа юм ингээд л өөрчлөгдөд байдаг. Одоо магадгүй бид нар бас энэ дээр сонирхолтой нэг жишээ нь бол нөгөө хоолн дээр яж болно шүү дээ. Дээр үе манай анчин төвөрлөгчд бол одоо нөгөө өөх тос болон чихэр гэдэг имийг бол хасар ховор олж явдаг гэсэн тийм. Хаяа нэг жимс за тэгээ хаяа нэг мах болгож. Гэтэ яг анчин төвөрлөгчдөг бол бас гайгүй гэдэг. Одоо бас нөгөө хиний Хараригийн ном дэр байдаг шүү дээ. Нөгөө хөдөө аж ахуйн хөвсгөл гэдэг бол эргүүлээд хүмүүсийг бас их тийм таархан болгоцсон юм шүү. Ер нь олон хүмүүсийг таархан болгоцсон юм биш үү гэдэг юм санаа. Тэгэхээр одоо орчин үед чи яагаад хүмүүс таргалтан энэ төрөө олцоод байгаа нөгөө сахар болон өөх тос гэдэг юм асар хямдхан болоод авчиж штэ. Тэнгүүд нөгөө хүмүүс чинь нөгөө одоо нөгөө юуны биологийн нөгөө Homo sapiens чинь бол өөх тос сахарын хойноос яваад байдаг. Тэр нь амар амархан олчингууд эргээд харгалаад эхэлдэг. Тэгэхээр бидний энэ физиологи болон сэтгэл санаа бол яг л тэр үеих шиг байна. Тэгэхээр бидний энэ хиймэл оюун ухаантай зэрэгсэж амьдрахын тулд одоо яахааргүй оюун ухаанаа ашиглах хэрэгтэй болов уу? Оюун ухаанаа илүү дайчилж ашиглах хэрэгтэй болов уу гэж бодоод байна л да. Тэгэхээр энэ тохиолдолд бид нар одоо энэ нухастай сэтгэлгээ гэж яриад байгаа тийм. Энийг бид нар хиймэл оюун болон нухастай сэтгэлгээ хоёрын харилцаа. За дээрээс нь сая MIT-гийн бас нэг судалгаа гарсан байсан шүү дээ. Айгүй сонирхолтой судалгаа. 6 сард үрдүн гарсан судалгаа. Тийм 6 сард. Гэтэ яг тэр чинь preliminary үрдүн гэдэг байгаа. Тийм. Гэтэ одоо юу эцсийн үрдүнгүүд нь гарахад нэг хол зүрхгүй байна. Тэн дээр тэгээд байгаа шүү дээ. Нэг ялангуяа өсвөр насныхан одоо тархин дөнгөж хөгжиж байгаа одоо ахлахангийнхан, дундангийнхан их сургуулийн оюутнууд хиймэл оюун ухааныг ашиглаад байхаар нөгөө сэтгэн бодох чадвар, тэр тархины нөгөө ачааллах чадвар нь их буураад байна гэсэн ийм ноцтой үр дагавар гараад байгаа. Тэгэхээр энэ үед бидний бодох хэрэгтэй юм юу юм бол гэж тийм. Чи яг би өчигдөр тэр нөгөө нэг юуны судалгааны одоо товч нөгөө нэг тайлангууд нь ингээд гараад байгаа шүү дээ. Тэрийг яг бас уншаад байж байгаа. Бас нэрээ бодож тань их байна да гэж санагдсан. Тэгээд яг тэрийг уншиж байхад нэг юм бодсон чинь Декартийн альтерт үг санагдсан. Би сэтгэж тийм учраас оршиж гэдэг үг шүү дээ тий. Тэд одоо сэтгэж байна гэдгийг зүгээр магадгүй арай жоо өөрчлөх юм бол бодож байна гэж болгож болно шүү дээ тий. Тэгээд одоо юу гэж яг тархины хувьд магадгүй одоо хүний тархины хувьд босод одоо ингээд амьд амьтдын тархинаас хамгийн том ялгах юм нь сэтгэн бодох шүү дээ. Тэр нь бол тий тэр ажлыг нь өөр юм орлох юм бол маш аюултай гэсэн. Одоо оршихоо болчих. Би сэтгэхээ боллоо тийм үү? Оршихоо боллоо гэсэн. Тэнгүүд надад шууд Декартын тэр үг шүү санаа зорьсон. Би сэтгэж байна, би бодож байна. Тийм учраас оршиж байна. Харин би сэтгэхгүй, би бодохгүй буюу одоо хүн бодохгүй, хүн сэтгэхгүй тэрийг нь оронд нь өөр ямар нэг юм орлох юм бол угаас оршихгүй гэсэн үг л болох
болохоор юм шиг надад санагдсан. Тийм учраас яг сая хэлсэн шиг одоо юу гэдэг чинь ингээд дөнгөж өөрийн мэдлэг ч юм уу одоо боловсрлоо тий хөгжүүлж байгаа хүмүүс бол яаж хэрэглэх юм бэ гэдэг нэг одоо зөв зохистой хэрэглэх талаас маш сайн бодох хэрэгтэй болчиход байгаа гэсэн үг. Одоо юу гэдэг чинь ингээд өөрийн одоо өөрт ирсэн даалгаврыг өөрөө бодохгүйгээр ChatGPT-гэр ч юм уу за хамгийн ингээнээр хийлгэжлээ гэж бодоход тэр 5 минут ажиллалаа гэж бодъё л да тий. Өөрөө хийх байсан бол магадгүй за 50 минут ажилласан гэж бодоход цагийг 10 дахин хэмнэж байгаа гэдэг бол давуу тал. Тэгээд тэр 5 минутаа ажиллаад ингэчээд үлдэр гарч 45 минутыгаа ямар ч хэрэггүй юм зарцуулчих юм бол яг тэр хооронд нэг тархины хөгжил зогсчод байна гэсэн үг байхгүй юу? Яг үнэ. Тийм. Тэгэхээр яг дөнгөж яг ингээд шинэ мэдлэг хөрвүүлж байгаа нөхцөлдөө бол аль болох өөрийнхөө бодох, сэтгэх тэр цагийг ер нь бол хасахгүйгээр явах хэрэгтэй юм шиг байна. Зүгээр юу гэдэг чинь те өөрийн бодос сэтгэгээ гаргасан байж байгаа зүйлийг хурдан бичих ч юм уу, хурдан одоо яах чинь те буулгах ч юм уу те тэр талаас ингээд өөрийн ингээд хувийн туслах шиг байлгаж чадах юм бол бүр илүү сайн байж чадах юм шиг байгаа. Тэр нь болохоор мэдээж богино хугацааны үр дүн, урт хугацааны үр дүнд харах юм бол богино хугацаанд та магадгүй би 45 минутыг хэмнээд өөр гоё юм хийж болно. Тухайн үедээ гоё санагдчих юм хийж болно тий. Гэхдээ урт хугацаагаа харах юм бол ингээл унаад ах юм бол ерөөс урт хугацааны нэг хоригдлогдсон одоо хүний тархины чадамж үүсэхгүй юм байх гэж зүгээр бодсон тий. Яг тэр талаарч гисэн яг тэр нэг гарсан судалгаанууд бас тодорхой хэмжээнд хэлсэн бол яг үехээр нөө тархины нэг юу гэсэн бод холбоосууд синапсууд вортексууд холбоосууд байсан. Тэр хооронд ерөөс идэвхжил үүсэхгүй байгаад байгаа нь юу үлээ гэдэг асуултуудыг бас зүгээр гаргаж ирж байна гэдэг зүйлсүүд. Тэгэхээр бидний хэмэл оюун ухааныг бол нөгөө хэлдэг чинь орлуулах биш харин хослуулах. Тий хослуулах тий. Одоо хамгийн чухал шүү тий. Одоо зүгээр яг ганц нэг үнэхээр өөдөртөө тарих ажилдаггүй ажлуудыг хийж болно шүү дээ. Юм тоолох ч байдаг юм уу эсвэл нэг текстийг нэг текстгээд нэг форматанд оруулах ч байдаг юм уу. Тэр имийг үл хийлгэж болох юм шиг байна. Одоо юу гэдэг чинь ингээд үйлдвэрлэлийн шугам үүсэж байгаа. Тэгээ үйлдвэрлэлийн шугам үүсэнгүү түүний бүтээн хэмжээг асар их нэмжсэн. Тэнгүүд үйлдвэрлэлийн шугам бий болсноороо зарим хүмүүсд ажилгүй болсон. Гэтэ тэр ажилгүй болсон одоо ч юм уу те хүмүүс бас арай өөр зүйлийг бүтээх оюун санааны тэр ажиллах чадамж нь орон зай, ресурс, цаг хугацаа олгосон гэж одоо ойлгож болохоор байгаа байхгүй. Тэнгүүтээ маш олон төрлийн хөгжөлтөд үүссэн гэдэг ч юм те. Тэгэхээр яг энэтэй адилхан юу гэдэг чинь хэмэл оюунтай хамтраад хэмэл оюунд бүх юма даатахгүй хэмэл оюунтай хамтарч ажиллах юм бол тэр гарч байгаа цагаа илүү дахиж дараагийн инновац өсөлт хөгжилтөнд дөг нь бол бодож тэгээ сэтгэж явах нь бол зөвхөмжтэй бэлгэлж одоо хоёулаа жоохон юу жишээ явуул та тий одоо нэг хэрэглээнийхээ жишээ л уурал та жишээ Батцангал хамгийн сүүлийн үед чат GPT ч ямар нэгэн AI хувийнхаа амьдрал болон ажил дээр яаж ашиглаж байна гэдэг талаар яриад тэгээ хоёулаа бас нухастаа сэтгэлгээндээ бас жоохон тий тэгээ энд баг хамгийн ихэнд гаргасан асуулт нь шал өөр юм яриад ингээд жоохон төөрөж байна тэгээ одоо жишээлх юм бол нэг ажил дээрх зарим одоо имэйлүүд болвол манайх нэг дотор нэг Google Workspace одоо хэрэгэлдэг. Тэнгүүд Google Workspace дотор нэг Gemini болвол бас хэрэглэх оюутай одоо боломжтой. Gemini-тай хамтраад ирсэн имэйлүүдэд хурдан драфт гаргуулж байгаа. Мэдээж юу яаж байгаа? Драфт гаргасан дээр дахиж ревю хийгээд имэйл илгээж жингүүд яг нэг тухайн юу гэдэг чинь одоо формал ирж байгаа имэйлүүдэд одоо хариулт бичих тэр нэг одоо шивэх цагийг одоо хэмжээ гэсэн. Имэйл дээр бол доторх одоо компани дотор явж байгаа ажлуудын урсгал дээр документууд дээр бол заримдаа юу гэдэг чинь 10 нүур унших тийм документ байлаа гэж бодоход шууд summary эдрийг авч болж байгаа Gemini хэрэглээд. Тэгэнгүүт бүгдийг нь уншиж юм хайх гэхээс илүүтэйгээр за магадгүй юу гэдэг чинь тий гэдэг зүйл гэдэг агуулгатай Б гэдэг одоо деталь Б нүгээд summary дээр хайчингууд олоод өгчөж байгаа байхгүй. Тэрийг хараад дараагийн одоо алхмаа тодорхойлох юм тий. Ийм байдлаар бол ингээд зөвөр ажлыг Google Workspace өрөөнд бол Gemini одоо юмыг одоо яг тий хураангуулах, юмыг хурдан олох гэдэг талаас бол маш их цаг хэмжиж байгаа гэсэн. Тэгээд мөн юу гэдэг чинь тодорхой хэмжээний Google Sheet-үүд дээрх тоо мэдээлэлүүд байлаа гэж бодоход тоо мэдээллүүд дээрх тодорхой нэг юу гэдэг чинь тий анализ их тоон дүнгуудыг бол бас гайвсан хийж одоо өгч байгаа гэсэн үг. Юу гэдэг чинь одоо өмнө нь ингээд магадгүй Excel дээр ч юм уу томьёо бичдэг байсныг
томьёо бичгтээ бас томьёо бичгтээ заримдаа ажиллахгүй томьёо юм гэж гарч ирээд байдаг гэсэн бол одоо үндсэн одоо нэг яг деталаа өгчих юм бол гаргаж өгч чадамжтай ч юм уу байгаад байгаа гэсэн. Тэгээд мэдээж нөгөө нэг ChatGPT бол байнга бол хэрэгжилж байгаа л да. Тэгээд яг өдөр тутмын баг хэрэгжилж байгаа дөрөв болох бах тий. Тэгээд ChatGPT дээр болвол сар болгоно нэг юу нэ $20 төлбөртэй. ChatGPT Plus билүү тий. Тэрийг бол хэрэгжилж байгаа гэсэн. Тэгээд бүр дараагийн сонголт нь $200 төлдөг шүү дээ тий. Тэр бол бүр нөгөө нэг юу бас илүү олон одоо тийм үйлдэл тэр ажиллах илүү олон сайн одоо юу гэдэг чинь хөлбөр хайлт тий дүн одоо шинжилгээ ч юм их зөв чадамжтай гэж л зүгээр харагдж илээ. Тэгээд одоо юу гэдэг чинь яг ChatGPT дээр бол мэдээж нөгөө нэг юутай байгаа өдөр тутмын дээр заримдаа юу гэдэг чинь зохион байгуулах шаардлагатай тийм одоо ажлын бол эсвэл тийм одоо хувийн одоо тийм одоо зүйлсүүд байх юм бол хэрхэн оновчтой зохион байгуулахыг гэдэг талаар ч юм уу даалгавар өгөөд ярилцахад бас гайгүй өвтөх юм гаргаж өгөө тэр нь эргээд бусад цагуудыг хэмнэх ч юм уу тийм боломж болол гаргаж өгч байгаа. Тэгэхээр нөгөө нэг яг түрүүн хэлсэнчлэн яг зүгээр жоох мөрөөдөх юм бол хувийн туслахтай юм шиг л ажиллаж байгаа гэсэн. Тэгснээрээ илүү өөр бусад тэр гарч байгаа цагуудтай болох илүү одоо чухал зүйлүүдэд зарцуулах боломж л гарч байгаа. Харин тийм одоо жишээл би бол хамгийн сүүл юунд дээр хэрэгжилж байгаа гэхээр одоо нөгөө би нэг жоох жингээ буулгах гад тэгээд ChatGPT рүү юу гэдэг нь утсан дээр байж байгаа учраас юу гэдэг гэхээр зүгээр тухайн өдөр ямар нэгэн ус уусан тэгсэн ингэсэн гэдэг юм. Нэг тийм эрүүл мэндийн аппликейшн гэхээр айгу төвөгтэй байдаг хөө тэрнлүү чи нэг юм бичиж гэхээр ChatGPT рүү ч одоо жишээ нь би юу гэдэг чинь 1CW гэж бичдэг хөө цагийнхаа штампыг тавиад жишээлбэл 16 15 1CW гэж бичингүүд ChatGPT тэрийг юу гэж ойлгож чинь вэ гэхээр 16 15 1 cup water тий нэг ус уусан юм байна гэж бүртгэждэг хөө. Тэгмээ дараа нь нэм гингүүд нөгөө чинь нэмээд өгч чинь буцаагаад яг би жишээлбэл ChatGPT буцаагаад тэндээс гараад ирсэн юм юунд ашиглаж байна гэхээр нөгөө Excel рүүгээ ингээд датагаа өөрөх ажлуудаа болоод ChatGPT гэхээр энийг Excel рүү өөрөх хамгийн сүүлийн мөрийг гаргаад ирдэг байхгүй. Тэгээд тэр мөрийг би копидол Excel рүүгээ одоо юу гэдэг пэстлждэг ч юм уу ингээл хийчихэж байгаа. Тэгэхээр яг нөгөө код бичих чаддгүй те. Одоо орчин үед яг уг нь бол код бичихвэл нэг тийм чухал зүйл нэг тийм IT-ийн сайв явахлаа. Тэгээ мань мэтэн жоохон ингээд хоцрогдсон гарууд нь бол яг ингээд айхтар код чадахгүй. Гэтэл ямар ч гэсэн Excel-ийн хамгийн сүүлийн ийм датануудыг орсон мөрийг надад бэлдээдэг. Тэрийг би нөгөө төрөн зүгээр нэг копигээд паст хийчихэд гараад ирдэг. Тэнгүүд нөгөө талд миний ингээд дата явж идэг ч юм уу те. Дараа нь би нөгөө тэн дээрээ анализ хийх болохоор өөрийнхөө тэр бүх том дата сетээ нөгөө юм руу хуулж байгаа. Ер нь чи миний энэ одоо хийж байгаа процессын талаар нэг базаад зөвлөгөө өгөөч гэх юм уу те. Эсвэл ер нь яаж ин хийж ийн гэх тэнгүүд бас айгүй сонирхолтой тийм альтернатив гаргаж өгöd байгаа. Гэхдээ зүгээр магадгүй одоо манай үеийнхэн гэх юм одоо энэ бид нар чи одоо энэ юу X generation millennials гэж байгаа тийм millennials бол интернетийн үүр хаяах үеэр одоо 2000-ад оны үеэр нэг ингээд юм уншдаг юм руу орж ирсэн. За асуулт самбар энэ тэрэ гэж явж исэн учраас одоо манай үеийнхэн бол бас нэг уншаас нэг хашилдгүй юм шиг байна. Миний ойлгож байгаа. Тэр яг бидний хувьд ингээд ChatGPT хэрэгжилж байгаа туршлага бол бас жоохон өөр. Гэтэл одоо магадгүй дараагийн үеийнхэнд бол ChatGPT хэрэгжилж байгаа туршлага бас өөр гэж болзошгүй юм шиг байна. Тэнгүүд л одоо надад их сонирхолтой орж иж байгаа юм. Ер нь ChatGPT-ээр гарч ирсэн юм а бид нар эргээгээд шалгаж байгаа тэр тарих ер нь хэрэг юу бодож ийнэ гэдэг л асуулт байгаа юм л да тий. Яг critical thinking буюу нухацтай сэтгэлгээ гэдэг ойлголт бол яг энэ хэмэл оюуны ер үед бол хамгийн чухал 3 ур чадварын нэг гэж нэг энэ онлайн одоо summit гэхээр онлайн их хурал маяг чуулга уулзсан юм уу дээд хэмжээний уулзалт. Тий нэг тийм одоо хурал дээр бол дурддагчижсэн. Тэгээ тэрийг болохоор Америкийн яг Ivy League-ийн сургуулийн яг энэ талаар буюу хэмэл оюуны чиглэлээр судалгаа хийдэг. Бас тэргүүлэх одоо профессоруудын нэг бол 3 ур чадвар гэж одоо яг дүгнээд хэлж ийсэн. Тэр 3 ур чадвар юу байсан бэ гэхээр critical thinking гэж хэлсэн. Нухацтай сэтгэлгээ. Энэ бол тий аливаа зүйлийг ялгамжтай харахад тий үнэн зөв гэдгийг нотлон шалгах гэдэгт бол маш чухал ур чадвар. Хоёрт нь болохоор бүтээлч одоо сэтгэлгээ буюу creativity бол маш чухал. Яагаад гэх юм бол хүний өөрийн одоо төсөөлөн бодох чадамж гэдэг бол тий одоо альч юунд бол байхгүй өөр одоо зүйлтэл байхгүй тий. Тийм учраас энэ бол маш чухал. Тэгээд гуравт нь болохоор нэг арай өөр юм хэлсэн. Би бол юуны collaboration буюу хамтан ажиллах ч юм уу тиймэрхүү хэлэх юм болоо гэж бодож байсан ч өөр юмс юу гэхэд
adaptive resilience буюу тасан зохицох чадвар гэж үдээсэн. Тэгэхээр яг энэ хамгийн гол чухал одоо 3 чадварын нэг нь бол яг critical thinking байгаад байгаа тийм. Тэгэхээр ялцчгүй одоо хүн болгонд хөгжүүлэх хэрэгтэй түрүүн ярьсанчлан одоо гэр бүлийн одоо санхүүгийн менежментээ зөв хийх ур чадвар гэдэгтэй адилхан одоо бид нар угаасаа л тийм л оюунтай хамт амьдрах нь тодорхой байгаа. Энэ одоо үед цаашид ч гэсэн тийм баг тодорхой байгаа нөхцөлд бол яг л бусдаа сэтгэлгээгээ аль болох сайн хөгжүүлэх хэрэгтэй л байгаад байгаа гэсэн үг. Тийм учраас яг одоо бусдаа сэтгэлгээ болвол AI-ийн 90 цаг үед хүн заавал байх хэрэгтэй чадвар гэдэг хэлэх нь бол аюу сайн түгээх хэрэгтэй байна. Тийм байна тий. Яхахгүй нөгөө нэг эсрэг баланс гэдэг тий. Одоо AI-ийн эсрэг хүний human intelligence гэж ярьж HI гээл л да тий. HI-ийн яг л гол counter баланс гэж ярьдаг шиг яг эсрэг тэнцвэрийг олж өгөх юм болчиход байна л да. Одоо манай Монголд харамсалтай нь бол энэ үг чи ерөөсөө шин тутам орж ичгээд байдаг. Тэгээд ерөнхий болсны сургуулийн сургалтын хөтөлбөр байдаггүй. Ихтэй сургуульд бол нэр төдий нэг энэ тэнд байгаад байдаг. Тэгээ энийг бид нар орохгүй байгаа. Энд бас жоохон санаа тавих хэрэгтэй болчиход байгаа. Тэгээ ер нь яг хөө манай Thinkers гэдэг подкаст ч өөрөө яг бас энийг онцлох гэдэг юм л бид нар яагаад Thinkers буюу сэтгэгчид сэтгэх гэдэг талаас нь аваад үзсэн гэр бас яг л энийг онцлох гэдэг юм. За тэгээ хоёул нухастай сэтгэлгээний талаар бас гүнзгийрүүлээд ярил зөндөө олон юмнууд бас яриад байх боломжтой учраас бас энэний талаар хүмүүс бас өөрсдөө хайж үзээсэй гэж би бодож байна. Энэ бол одоо дээрээс нь тэр нөгөө дэлхийн эдийн засгийн форум гэдэг дээр гардаг дээр ингээл 2030 оны, 2040 оны, 2050 оны чухал ур чадвар дээр нөгөө энэ нөхөр чинь байнга л байж идэх. Нэг бол нэг complex problem solving-тэй хамт явж идэг. Үгүй бол нэг analytical thinking ч юм уу, systems thinking-тэй явж идэг. Тэгэхээр тэр бүх thinking буюу сэтгэх юмны чинь суурь нь юу гэх нэг логик, мэдээллийн чанарыг үнэлэх. Одоо ChatGPT нэг хариулт өгөхөд зөрүүлээд ChatGPT байцааж чаддаг байх хэрэгтэй байхгүй тий. Чи яг энийг хаанаас гаргаж ирсэн юм? Ямар source-оос авсан юм? Чиний авч байгаа source чи яг найдвартай юм уу гэдэг ингээд буцаагаад бас ChatGPT-г айгуу сайн шалгах хэрэгтэй. Ялангуяа ер нь бас нэг ташин дурд тэр Монголтой холбоотой мэдээллийнх нь интернетэд нөгөө юу их цөөхөн байдаг нөгөө Монголтой холбоотой англи хэл дээр ч юм уу өгөгдлөх цөөхөн байдаг учраас нөхөр аюу худлаа ярьдаг хот дээр бид би нэг диалог утгын талаар ингээл юм асуунгууд нөхөр юу яриад байгаа нөгөө 8 гаруй богдтой холцсон мэдээлэл өгөөд эхэлж байгаа хгүй надад. Тэгээд тэрний талаар анхан шатны мэдлэггүй нөгөө нэг тий одоо нөгөө суур мэдлэггүй юм бол тэгэл дэлхийн утгач ийм хүн байсан гинлээгээл итгэл явчихвц ийм аюул байгаа байхгүй. Мэдээж яг юу нь яг зүгээр байгалийн ухаан, суур байгалийн ухаан одоо физикийн бодлого 10 жилийн бодлого бодож байгаа ч юм уу, химийн 10 жилийн бодлого бодож байгаа бол яг энэ чинь нөгөө суур шинжилгээ учраас бол ChatGPT бол хэр баргийн алдахгүй. Гэтэл нарийн тийм нюанстай тий ялгамжаатай ийм асуудал руу орох юм бол яа харахгүй мэрэгжилтний хараа тий энэ бол амар чухал. Тэгээ дээр үед нөгөө Японы ерөнхий сайд Кишида илүү эсвэл нөгөө нас урсан талигаш болсон одоо Шинзо Абе Кишида баха баг нөгөө Японы их хурлын гишүүн ерөнхий сайдаас асуулт асуухад тэрэн дээр ерөнхий сайд нэг хариулт өгөөд машинаар нэг хариулт өгөөд үзсэн чинь яг одоохондоо Кишидаг ерөнхийдөө барахгүй байсан. Кишидаг тухайд бараг байхгүй тийм. Тэгээ Японууд амар хуучинсаг юм шиг мөртөө бас тийм хийж үзсэн байгаа байхгүй. Тэгэд ерөнхий сайд нь юу гэсэн бэ гэхээр машин бод ерөнхий зарчмын хувьд их зөв хариулж байна. Гэтэ би бол илүү нарийн хүний хардаг нарийн нюанстай тоонуудыг бас ингээд оруулж гисэн байна гэсэн иймэрхүү нүд гэсэн байна. Мэдээж машин бол цаашаа хөгжинэ. Гэтэ машинтай бид нар ингээд зэрэгцэж орохын тулд бол нухацтай сэтгэх буюу critical thinking чухал юм байна гэж. За хоёулаа хоёр дахь бүлэг асуудал руу гараа тийм. Ер нь ямар номны орчуулгууд хийч вэ? Ер нь орчуулагч хүний зовлон жаргалын талаарх асуудал руу оръё. Тийг орчуулсан ном, оролцсон ном гэвэл яг бүр тийм олон биш ээ яг өндөө бол. За 10 орчим ном болвол байгаа юм бол амар дараахан биш нэ. 10 орчим ном ярьж тэр хавцаал ер нь бол байгаа. Тэгээ яг нөгөө бүр ингээд мэрэгжлийн төвшөнд нэг ажлыг хийдэг хүмүүс байдаг шүү дээ. Тэр хүмүүсд бол бүр ингээд өвлдрүүлж байгаа шүү дээ. Тэр хүмүүстэй бол ямар ч нэг харьцуулах болцоо гэсэн тийм. Тийм учраас мэрэгжлийн орчуулагч биш бид нар ч юм бол ерөнхийдөө нэг тийм сайн дурын орчуулагч гэдгийг бол зөвшөөрөх хэрэгтэй. Тэгэхээр бол нэг 10 орчим ном бол байна. Сүүлийн 2 жил болвол яг 4 ном дээр бол яг оролцоод бол ажиллаа тийм. Тэгээд 2 нь хөлбөмбөгийн чиглэлийн ном, 2 нь болохоор юуны чиглэлийн ном, одоо менежментийн чиглэлийн ном болол байж байгаа гэсэн. Тийм тэгээд байна. Тэг өмнөх
өдөө харах бол тэний 10 орчим болов гэж санагдчихэв. Тэгээд яг орчуулгын бас одоо юу гэдэг чинь те хэцүү тал нь хэм бол бас нөгөө нэг юу байгаа гэдэг Монгол хэл маань өөрөө нөгөө нэг алтай язгуур хэл учраас ингээд яг зарим одоо үгнүүд амар урт болох гээд байдаг тийм онцлогт. Нөгөө араас нь шууд ингээд залгаад урт үгнүүд үүсгэждэг тий. Тэгээ юу вэ нэг маш урт үгнүүд үүсгэждэг шүү дээ. Халдвар, гүйжүүлэл, тийхэн, нэрчилвэ тий. Тэгээ тийм ингээд араас ингээд тийм одоо онцлогтой учраас үг их урт болчдөг. Тэр нь эргээд юу гэдэг чинь ингээд нэг нүур орчуулга магадгүй 1.5 нүур болох ч юм уу тий. Тэгээ тэрийг яаж одоо богинохон болгох вэ гэдэг бодлого бас аюул сонирхолтой санагдав. Одоо эцнийг заримдаа ингээд яг үндсэн санааг нь хоёр хөлбөрөөлэй гэж бодоход тэрийг магадгүй богино болгох хил зүг байж болох уу ч юм уу тий. Хүмүүсийн одоо монголчуудын сайн ойлгодог тийм богино оновчтой үргэлж хэрэглэх боломжтой юу вэ? Тэрийг бодох нь бас аюул сонирхолтой санагдав. Тэр нь нэг талаас аюул гоё. Хэцүү юм нь болохоор урт болох гээд байдаг. Гоё юм нь болохоор яаж заримдаа ингээл хоёр одоо өгүүлбэр нэг өгүүлбэр болгоч юм амар гоё баярлалтай шүү дээ. Яг ингэж яг эн чи ингэсэн л байж тээ гэд тэ. Тэр нь бол их гоё санагдаад байдаг. Тэгээд бас нэг хэцүү юм нь бол буруу орчуулчих гэдэг айдас. Юм буруу орчуулчих юм бол тэгэл маш гоё бичигдсэн тухайн одоо хэл дээр бичигдсэн зүйл бол бас маш их хэмжээний тийм одоо хүний чанар чадамж тий боловсрол бага марцсан байгаа юмыг буруу болгочих юм бол хүний хөдөлмөрийг үгээсэнд айлах гэсэн үг шүү дээ. Тэр нэг буруу юм буруу орчуулчихгүй гэдэг зүйл бол бас. Тэр нь бол мэдээж нэг юу ш зарим деталууд дээр ч юм уу тий зөв мэрсэр зүр хандуурдах юм гэж бодлоо. Тэр бол зөв үг үсэг алдагддаг адилхан. Хамгийн гол нь хэлчихэж байгаа хар гэд хэлсэн байжаад санааг цагаан гэд болгочих юм болж балархах байхгүй тий. Тэрээс жоохон нэг талаараас хэцүү. Дараагийн бас нэг жоохон тийм түүхтэй ч юм уу те хэцүү юм бол мэдээж нэг түрүүн хэлсэн одоо алтай язгуурын хэл учраас өгүүлбэрийн бүтцүүд бусад язгуурын хэллүүдээс арайж өөр эдэг те тэр нь бас эргээд нөгөө нэг юу гэдэг чинь ингээд зарим үед хитрхийг төлөөний үгийг бид нар оруулах гад байдаг ч юм уу те гэхдээ бас яг Монголын онцлог шин төлөөний үг дээрээс тулгуурлагдаж явагддаг. Тэгэхээр тэрийг яаж бага оруулах уу эсвэл лог төлөөний үг заримдаа орохгүй явчаар бас заримдаа шал өөр хин хилээд байгаа мэддэхгүй ч юм болох гэдэг тийм. Тэр бас нюансуудаас тааруулах нь жоохон хэцүү юм шиг санагдаад байна. Тийм. Манайх ч одоо англиас орчуулсан нөгөө he she it тэгээд нөгөө нэг there his him гэдэг юмуд айгүй их явж идэг. Тэнгүүд бид нар яг тааруухан орчуулсан үний юм болохоор тэрбээр түүнийгээ явуулдаг. Энийг харахаар айгүй төвхтэй харагддаг. Хоёрдугаас нөгөө идэвхгүй хിവэр их ашиглана. Заримдаа англи дээр мэрсэр гэсэн зарим үгүүд нь идэвхгүй хിവэр байж хахад тэрийг ашиглах гэдэг. Тэгээд ямар номнууд орчуулсан аа? Сүүлийн 4 ном бол ойлоо сануулж ирдэ. 2 нь спортын ном. Тий, 2 нь менежментийн ном байгаа даа. 2 спортны ихээс дотор хөлөмгийн 2 ном. Нэг нь болохоор Арсеналын менежерээр ажиллаж ирсэн. Арсен Венгер гэдэг хүний миний намтар буюу одоо өөрийнх нь амьдралынхаа замлын талаар бичсэн ном бол байгаа. Тий. Тэгээд миний намтар гэдэг нэртэй ном. За тэгээд түрүүн хэлсэн тийм одоо Matt Mosheriгийн The Great CEO буюу Хүн бүр агуу CEO гэдэг одоо ном байна. Тэгээд тэр ном бол яг нэг компани доторх менежмент. Тэр дотроос яг нэг тийм яг илүү нөө юу одоо яг үйлдвэрлэлийн гэхээсээ илүүтэйгээр толгойгоо ажиллуулж ажилтдаг төрлийн бизнесүүдэд тохирсон менежментийн арга барил юм болоо гэж санагдсан. Одоо магадгүй сургалтын төв, эсвэл технологийн компани, эсвэл консалтингийн чиглэлийн одоо компани гэдэг ч юм уу тийм компаниудыг менежментэд тохирох бас олон авах санаанууд байна гэж одоо санагдсан. Тэгээд дараагийн ном болохоор хөлөн биеийн одоо бүрэн нэвтрхий тал байгаа. Энэ болохоор юуны Английн Дорлон Киндерсли буюу DK гэж одоо төвчилсэн нэртэй яг нэг нэвтрхий төлөөр дагнсан компани хэмжээний компани. Тэгээд маш олон төрлийн одоо сэдвээр нэвтрхий бүрэн нэвтрхий төлөөд гаргадаг. Тэгээд зүгээр юугаар одоо киногоор одоо ингэж одоо авч үзэх юм бол National Geographic гэх юм уу тий. Эсвэл баримтат киногоор төвлөрсөн том одоо киноны студид ч юм уу тий. Тэгээд тийм гэж одоо хэлэх юм бол оновчтой арай хойрхон болох юм болоо. Тэгээд дөрөвт ном бол софтвер инженерийн хөтөч ном гэдэг. Энэ болохоор яг нэг яг софтверийн инженерүүдийн мөн софтвер компаниудын доторх бас менежментэд анхаарах хууц зүйлсүүд юу вэ? Тэгээ софтвер инженерүүдэд илүү чиглэсэн софтвер инженерийн чиглэл менежментийн чиглэл ном бол байгаа даа гэсэн үг. Тэгээд
дөрүүлэн дээр нь бол бүрэн ойг орчуулсан гэвэл бас жоохон одоо хазаасан юм болчихгоо. Тэгээд орчуулга редакц дээр нь одоо хамтарч ажилласан. Яг дөрүүлэнгийг нь бол ямар Монголд ингээд орчуулга гаргая гээд зохиогч ирэхүүдийг нь бол авсан гэвэл яг үнэнд нэгсэн гэсэн үг тийм. Яг орчуулгын ажилтнууд нэлээд оролцоод яг 100% бүгдийг орчуулаад ирсэн. Зарим номдын редактор, зарим номных нь бүлгүүдийн орчуулдаг. Тэгээ их сонирхолтой номнууд харагдаж байна л да. Тэгээд Хим агенс өөр тийм. Жишээлбэл Арсен Венгерийн намтруу бол хүний намтар байна. Хөлбөмбөгийн бүрэн нэвтрэх төл бүр Инслопед гэж хэлдэг нэвтрэх төл байна. Мат Мошергийн ном бол илүү тийм зөвлөгөө болон менежментийн ном бол софтвер инженерийн хөтөч нь бүр нэлээд нарийн IT-ийн чиглэлийн ном байна. За хоёулаа юун л нөрөө. Жишээлбэл Арсен Венгерийн намтар руу хоёул тийм. Энийг бас сонирхоод ер нь намтар орчуулах үеийн онцлогийн талаар ярилцъя л тийм. Би бас энэ цэнгэлтэй энэ дэр бас хамтарч ажилласан. Бас нэлээд хажуугаас нь жон гэдэг юм ярина. Тэгээд цэнгэлийн хувьд одоо энэ намтар орчуулах үеийн би яг тэр энэ номны бас нэг хид хідэн бүлгийнх нь уран сайхны редактортай ажиллаж исэн учраас бас хамтраад ганц нэг юм ярих гэж бодож байна. Тий. Арсен Венгер болол яг хөлбөмбөгийн түүхэнд хамгийн агуу менежерүүдийн нэг шилгэд бол буруутахгүй гэж бодож байна. Тэгээд хөлбөмбөгт бол маш олон шин зүйлийг бол бий болгосон. За маш олон төрлийн одоо инновац гэж хэлж байгаа. Хөлбөмбөгт маш олон төрлийн инновацтай нэвтрүүлсэн ийм одоо хүн байгаа. Одоо бол Арсен Венгер олон улсын хөлбөмбөг бол буюу FIFA-гийн дэлхийн хөлбөмбөгийн хөгжил хариуцсан тэр функцийн тэр одоо албаас national хэлтсийн захирлаар нь ажиллаж байгаа гэсэн. Яг англи нэршил нь болохоор Chief of Global Football Development Team одоо юутай албан тушаалтай. Зүгээр дагуулгаар нь ойлгох юм бол дэлхийн хөлбөмбөгийн хөгжлийг хариуцсан гэж хэлж байгаа хүн гэхэд болно гэсэн. Тэр авийг манлайлан ажиллаж. Айгу зөв хүндээ очсон юм биш үү те. Инновац хийдэг хүнд очсон гэхээр. Тэгээд ингээд ажиллаж явж байгаа юм байгаа даа. Тэгээд 2000 бүр 4 5 оноос хойш ч юм уу яг Арсен Венгерийн талаарх маш олон төрлийн одоо ярилцлага тэгээд одоо яриа гих мэтчлэг одоо ингээд юмнууд нь ингэж дагаж явдаг байсан. Тэгээд мэдээж бүрэн интернеттэй болсон нэг 2007-8 оноос хойш байгаа болов. Тэгээд тэр үеэс хойш болоод чинь те яхаа search хийж болно, эсвэл Google хийж болно. Тэгээд тэн дээр Арсен Венгерийн тухай хайгаад ингээд хэлж байгаа, ярьж байгаа юмнууд нь ингэж аюух дагаж явдаг байсан. Тэгээд яг юкимд одоо нөгөө нэг тийм үгийг нэг сонсох дуртай. Хүн гэхэд олон зэрэг миний өөрөө хувьд те. Тийм учраас өөрийнх нь намтар гарсан дээрүүд энэ монголоор орчуулад ялангуяа одоо юу гэдэг чиг хөлбөмбөгийн чиглэлээр ажиллаж байгаа хүмүүс буюу одоо дасгал жууллагч, менежер, тоглогчид тэгээд мөн одоо тодорхой хэмжээнд хувь хүний намтар сонирхдаг, тодорхой хэмжээнд философийн чиглэлээр сонирхдаг хүмүүс ч юм бас тохир магадгүй байна даа гэж бодоод номыг бол орчуулад ингэ түгэе гэж зүгээр бодсон. Тэгээд Арсен Венгер бол яг маш өндөр тийм мэдлэг боловсролтой хүн байгаад байгаа. 6 айлаар бол ярьдаг бол байгаа. Тэр нь болохоор ингээд олон өөр төрлийн орны тоглогчтой ажиллахад том давуу тал болдог гэсэн гэж одоо яригдсан байлээ. Тэгээд Арсен Венгерийн номынхаа Арсен Венгерийн одоо өөрийнх нь бүрэн бичсэн одоо намтар номыг орчуулъя гэдэг ингээд гаргаад түгэе гэдэг ингээд явсан. Орчуулгын явцад гарсан сонирхолтой зүйлс. Тийм. Тэгээд яг ном бол хөлбөмбөгийн одоо хөгжил яг тэр 70, 80, 90, 2000, 2010 онуудад яаж ингэж хөвсөн өөрчлөгдсөн бэ гэдгийг бол ингэж амьд төв. Ерөнхий зургаар ингэж харж байгаа маш сонирхолтой юм бол байна. Одоо тэгээд зүгээр жишээлх юм бол 1970-ад оны одоо Францын лигийн хөлбөмбөгийн хөгжлийн одоо төвшин нь одоо магадгүй одоогийн одоо Монголын одоо төвшөнтэй одоо хийж байгаа юмуд нэг төстэй ч юм санагдаж байгаа байхгүй юу гэхээр шинжин галт тэргээр яваад бүтэн сайнд нь тоглож гаад бүтэн сайнных нь орой шинжин галт тэргээр яваад нэгд өдөр ажилтаа явдаг байсан гэж байгаа. Тэр нь бол Францын 2-р дивизион юм байхгүй. Одооныхоор бол дээд лигийн дараагийн лиг гэсэн үг байхгүй. Яг мэдээж дээд лиг нь арай өөр юм шиг байна. Тэгээд тэр Францын одоо 2-р дивизионы төвшин 1970 он тийм байсан байгаа. Тэгэхээр одоо Монголын 2010 он үед бол ингээл нэг залуучуудын давар мавар эрд хотод боллоо гэж бодоход бид нар эндээс вагоноор явж очиод тэнд нэг 7 хоног тоглож буцаад вагоноор явж ирээл тэгэл дийт өдөр нь хичээл сургуультай явдаг гэсэн юм байна. Тэгэхээр тэрнтэй төстэй жим шиг ингээл айгүй тийм гоё юунууд яаж өөрчлөгдсөн бэ, шинжлэгдсэн бэ гэдэг зүйлсүүд бол харагдаж байгаа гэсэн. Тэгээд маш олон төрлийн тийм биднэрт одоо хүртэл юу гэдэг чинь шинэ юм шиг байдаг зүйлсүүд аль 80 онд 90 онд ч юм уу туршигдчихсэн байгаа даа. Тэр нь бол маш сонирхолтой байсан.
Тэгээ ер нь зүгээр номны агуулга бол маш сонирхолтой. Энэ ном бол зөвхөн хөл бөмбөгийн дасгалжуулагч юм биш. Тэр нэг хувь хүний айгүй амжилттай ажилласан хүний, тийм ахмад хүний, менежер хүний гэдэг талаас нь харсан чсэн. Одоо энэ номны редакторыг хийгээ сууж байхад би ч нэг хайхтар хөл бөмбөг сонирхдаг ч юм биш, тоглодог ч юм биш, тийм спортын төрлийн ч юм биш. Гэтэ яг нэг INF, FIFA тоглохоос чашгүй л тийм л нөхөр шүү дээ. Амьдралдаа яг хөл бөмбөгийн талбай дээр, жинхэнэ талбай дээр гарч бөмбөг шүлж байгаагүй. Тэгэхэд л надад намайг буцаагаад хөл бөмбөг рүү айгүй тийм рационал байдлаар оруулсан байхгүй. Эний чи харталт ийм нарийн юм байдаг юм уу. Хоёрдугаар энэ хүн бол 40-од оны дайн дөнгөж дууссаны дараах төрсэн хүн. Тэгээд тэр үеийн тэр 1949 онд дайны дараа 40 дайн дуусаад дайны шарах бас бүрэн анаагүй байх үед хүүхэд нас өрнжсэн. Тэгээд тэр өөрийнхөө төрлөх тэр Дюдльхайм тосгон тийм Дюдльхайм тийм тэр тосгоныхоо талаар за тэр Эльзас гэдэг одоо Германтай залгаа Эльзас Ройн гэдэг тэр мууж амьдарч байгаа хүмүүсийн тухай ярихад одоо энэ хүн чинь Францад амьдарч байгаагаа тэр үеийнхээ ингээд юу өөрийнхөө хүүхдүүдийг ярихад манай л яг өвөө эмээнэрийн түүхтэйг адилхан байгаа байхгүй яг л нэг 50-аад онд тэгээ манай аав мавч одоо ингээд 50-аад онд 56 онд төрсөн гэдэг тэгэхэд ингээд Монгол улны Францаас 10 жил хоцорч ирсэн гэдгээл тэр үед бол манай тэр өөрсдийнх нь тосонд бол 70 он хүртэл трактор орж ирээгүй бид нар бол мориороо л юм хайдаг байсан гэж байхгүй. Тэгээ тэр миний нуушууд бол надад бол тэр тосгоны амьдрал тэр бүх юм бол амар дотн санаж манай сумын төв санагдаад байгаа байхгүй. Энэ сумын төв эсвэл лагер дээр те гачууртын лагер дээр эсвэл хойш шармортын лагер дээр хүмүүс яаж амьдардаг байлаа те айл сахалтууд ингээд Арсен Венгерс өөрөө тэгсэн л одоо ингээд иймэрхүү бас эргээд бид одоо тэр тосгондоо очин бол бас энэ байдал нэлээд өөрчлөгдсөн байна гэж энийг ярьж яхад бол бас надад бол бас их тийм дотн мэдрэмж төрүүлж ирсэн. Хоёрдугаар зинглэл дээр Арсен Венгер бол асар боловсролтой гэдэг шиг тэр битсэн хэм маягийн амар тийм яруу найраг шиг бичээд байсан байхгүй энэ ном ингээд юм орчуулаа явж байхад нэг яруу найраг шиг гарахгүй болж өгөхгүй. Тэр яг Венгер шиг тийм гоё одоо юу гэдэг гоё боловсролтой нэг талаас хошин нэг талаас айгүй ширүүн юм шүү дээ тэр чинь айгүй догшин хүн тий тэр заримдаа бол хайр найргүй шийдвэр гаргадаг нэг талаас айгүй уяхан хүн тий тэр нэг олон тэр дүрийг гаргасан хүний тэр нэг үг яриаг хошин үед нь айгүй хошин догшин үед нь айгүй догшин тэр юмыг гаргах бол бас л нэлээ төвхтэй байсан. Тэгээд зүгээр одоо ингээд орчуулгын нэр явж байгаа гэсэн тэр энэ хүн бол бас нэг өөрийнхөө амьдралын нэг хэсэг Японд бас Японы Кобе юм биш Осака Грампус лөө. Нагая Грампус. Нагая Грампус гэдэг тэр багийг дасгалжуулах үед тэр өөрийнх нь тэр сумоог харж байгаа өнцөг тэр өрөнд орныхны ялгаа тэр хөдөлмөрлж байгаа ялгаа гэх ингээл маш олон сонирхолтой юмуд байсан. Орчуулах үед бол бас л их тийм гал ассан. Нэг ялангуяа тэр хүүхдүүд насныхны юмыг орчуулах хэцүү байсан. Орчин үеийн ороод тэр басчих гайгүй. Илүү нөхөр бол тийм техникэл шинжтэй, их тийм албан шинжтэй юмэрээ явцсан. Тэр хүүхэд байх үеийн насныхаа юмыг дуусж байгаа хэсэг тэр бол бас л яг одоо зүгээр энэ дээр бид тулгуурлаад одоо янз бүрийн ном орчуулах гэж байгаа, намтар орчуулах гэж байгаа хүмүүс хандаад хэлэхэд бол яг бид бас өөрсдөө монгол хэл дээр аягүй сайн уран зохиолын дүрслэлийг сурахаас аргагүй юм л тийм. Одоо нацав дөржийн тэр хуучин хүүгийн өгүүлэмж, за тунгалаг тамир дээр гарч байгаа тэр өгүүлэмж, тэр бүх өгүүлэмжийг бид нэр тодорхой хэмжээнд сураад ингээд дүрслэлчих юм бол магадгүй энэ орчуулганд бол асар хэрэг болохоор юм байлээ л гэдэг юм байна. Одоо энэ ном зарагдж байгаа юм. Дижүүр дээр дууссан зарагдж байгаа дуусаг байгаа гэсэн. Одоо хамаагүй би энэ чинь бас энэ нэгэн тийм номны талаас юм чинь хаан зарагдж байгаа талаар нь бас ингэж хэлнэ шүү дээ. Энэ чинь зочныхоо номыг бас тодорхой хэмжээний рекламдах хэрэгтэй. Энэ бол зайлшгүй зүйл юм аа гэж. За хөлбөмбөгийн бүрэн нэвтрхий тол өөрөөр нэвтрхий тол орчуулах сайн намтрын талаар ярьлаа. Нэвтрхий тол орчуулах ер нь одоо намтар орчуулахаас хэрэг их ялгаатай. Яг ялгааны хувьд гэх юм бол юу байгаа намтар бол ингээд үргэлжилж байгаа шүү дээ. Үргэлжсүүгийн зөвхөн өмнөх зүйлсүүдтэй холбогдоод уялдуулаад тийм ээ найруулах хэрэгтэй тийм ээ. Нэвтрхий тол бол яг тодорхойлох хэрэгтэй. Яг л тодорхойлох хэрэгтэй тий. Гэсэн бол яг А л ихэд болно гэсэн үг тий. Намтар болох юм бол А, Б, В, Г, Д гэж байгаа. Тийм учраас А, Г дараа Б, В, Г, В, Г гэдэг ч юм уу гэж явуул холбож байгаа гэсэн. Ингээд нэвтрхий тол болвол илүү нөгөө нэг тийм тодорхой байх учраас нэг бодлын амархан бас нөгөө талын бас хэцүү байна. Яагаад гэх юм бол яг тодорхой болох хэрэгтэй.
3 м явчихсан байлаа гэж зөвшөөрөл бодъё л яг л 3 м л гэж удаа болох хэрэгтэй байхгүй. Тэгэнгүүт ялангуяа энэ Decay-ийн өөрийнх нь стандарт нь болохоор дэлхийн аль ч хил дээр гарсан ном 400 нүрэл болол 400 нүрэл гэдэг тийм стандарт. Дөрөвний нөгөө монгол хэл урттаад байна гэдэг зоолоо одоо энэ гарч ирж байна. Тэгэнгүүт одоо ингээд юу гэдэг чинь ингээд англи хэл дээр нэг боксд бичигдсэн байж байгаа нэг параграфыг яг тухайн боксонд нь тэнд орцсон байж деталуудыг орхигдуулахгүйгээр оруулна гэдэг бол нэг талын бас амраг байсан гэсэн үг байхгүй юу. Тийм л ялгаатай гэсэн үг. Тэгэхээр бол тэр нь бол жоохон төвхтэй бол байсан. Гэтэ гоё юусан маш олон төрлийн тийм сонирхолтой түүх баримтууд олоод орж ирсэн. Шинэ нэр томьёо зохиосон байна номыг орчуулгүй та нар шинээр. Тий яг хөлбөмбөгт өмнө орж ирээгүй. Тэгээ чинь нэлээд зузаан ном 400 орчим нүүр тэгээд өнгөд хатуу хавцтай бодвол лавл нэвтрхий төлөв ДК-гийн гарч байгаа юм чинь нэг А төрөөс том хэмжээтэй дийлэх ном байгаа 400 орчим хуудас гэр чинь бүрэн нэвтрхий төлөв байж байгаа. Тэгэхээр энэ бүрэн нэвтрхий төлөв гэхэр чинь одоо бодоо хөлбөмбөгийн бараг аагаас нь эхлээл нөгөө англи данх яаж үүссэн гудамж тоглолтгоос нөхсүүлээл одоо орчин үеийн тэр отон тоглолт моголт гэдгийг яасан нөгөө вар гэдэг шинэ шүүгч яасан ингээл энэ бүх нарийн шириймийг агуулангууд манай монгол хэл дээр өмнө орчуулагдж байгаагүй хэр өргөн яригдж байгаагүй юм шинэ нэр томьёо юм хэр их орж ирсэн. Яг юу гэх юм бол одоо юу гэж чинь terms юу glossary гэдэг тийм яг тэндээс ингээ харах юм бол баг 10-аад нүүр юм байгаад байгаа. Одоо зөвхөн тэр нэр томьёонуудын төлөв шүү дээ. Одоо ингээд номын төсгөл нэг индекс гэж үзгээд мэдээж нэг яг аль биесны нэрээр орсон юмуд бол байж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд тэр дотроос нэг жоохон төвхтэй байсан юмнууд гэх юм бол нэг хөлбөмбөгийн техникийн тухай нэг ойлголтууд мөн бас хөлбөмбөгдөх байрлалын талаарх тэр одоо нэршлүүдийг бас яаж жигд оруулах вэ гэдгийг тэр бас тодорхой хугацаанд цаг бол бас авсан толгоож байгаа ажилласан юм да тий. Шууд санаанд орж байгаа нэг жишээх юм бол унж татах гэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол нуруугаараа унаад хаачилж шиглэх штэ бөмбөгийг. Тэрийг харин яг унж татах гэхээр чинь бас нэг талаас жоохон шууд хүн унж татах юм бол хүнд одоо шал өөр хүнд бол буруу юм бодогдсон штэ тий. Одоо татаад унчуу гэдэг ч юм уу тий. Тийм учраас яаж энийг арай илүү зөв болгох вэ гэж тодорхой хүмүүстэй ингэж ярилцж байгаа. Тэгээд гидрэгээ унаж хөшиглэх гэж болгосон. Нуруугаар харж тийм. Надад бол унж татгал зүгээр санагдсан. Яг нөө дасцсан учраас тийм. Хаста унаад татчлаа гэдэг. Тийм. Гидрэгээ унж шиглэх гэж болгосон. Тэгэхдээ яг тэр гидрэгээ унж шиглэх гэдэг юун дотор одоо бокс дотор юу гэдэг чинь те унж татах гэж түгээмэл одоо нэрлэгддэг гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар бол гидрэгээ унж шиглэхөө гэж одоо болгосон байдаг ч юм уу. Бас нэг сонирхолтой асуудал нь midfielder гэдэг хүн байна шүү дээ. Манайх хагас хамгаалагч гэдэг. Midfield-ийн нөхдүүд чинь заримдаа дайраад ороод ирдэг midfield-үүд байгаа шүү дээ. Тэгэхээр тэрнийг одоо нэг хамгаалагч гэдэг тавьчих хэрэг хэцүү. Тэгээд хагас хамгаалагчаар л явж байгаа тэр. Тийм тэрийг бол одоо ингээд одоо жишээ нэг тогтсон байгаа учраас бол яг хагас хамгаалагчаараа л шууд ингээд яг хагас хамгаалагч бол довтлж урно л гэсэн санаа шүү дээ. Заавал хамгаалдаг гэсэн үг шүү дээ. Тэгээд хагас үндсэн үргийнх нь хагас нь хамгаалагч хагас нь довтлох шингэцтэй гэсэн утгатай байгаа учраас бүр тийм одоо буруу бол биш байгаа. Яг зүгээр утгачлах юм бол зүгээр дундын тоглогч л тийм. Гэхдээ яг ингээд хагас хамгаалагч гэдэг нь бодох юм бол яг тийм англиарх midfielder монголоор буулгасан л хагас хамгаалагч чи яг үндсэн функцгээс агуулж байгаа санагдаж байгаа байхгүй юу. Угаасаа үүрэг нь тоглоонд оролцсон хамгаалтанд оролцсон. Хагас товтлог хагас хамгаалагч ялгаагүй байна шүү дээ. Тэр 50%. Тэгээд ятсан гэсэн. Тэгээд энд нэр ингээд тогтсон нэрлэлүүд учраас ингээд явсан. Одоо товтлогч хамгаалагч хагас хамгаалагч. Жигүүрийн товтлогч хамгаалагч гэдэг тий. Тэгээд энэ дотор зүгээр бас нэг юунод байж байгаа. Бас нэг сонирхолтой тийм одоо ингээд хөлбөмбөгийн одоо такт ингээд хөвсөн өөрчлөгдөөл явж байгаа. Тэр дотор сүүлийн одоо 20 жилийн хугацаанд ч нэвтэрсэн нэг зүйл нь бол deep lying midfielder гэдэг тийм нэршил байгаад. Хагас хамгаалагчийн нэг төрөл байхгүй. Тэрийг гүнээс найруулах гэж одоо оруулсан ч юм уу тийм. Ямар гоё өрчлөлт. Тэгээд box to box гэдэг бас нэршил бол байгаад. Тэр бол яг зүгээр сонгодог төв ягас хамгаалагч байхгүй. Юу гэхээр тоглоонд ч оролцдог, хамгаалтанд ч оролцдог. Ерөөс 2.16-гийн хооронд хайцанаас хүндлэн гулд явна гэсэн үг байхгүй. Тэр төрлийн хагас хамгаалагч бол зүгээр box to box хагас хамгаалагч гэж болгоцсон. Яг box to box ерөөсөө орчуулах гэж одоо тэгж зүтгээгүй. Тэгээд хайцанаас хайрцагнэ гэж хэлээгүй юм биш үү? Хайрцагнаас бол талбайгаас талбайраа гэж хэлээгүй шүү дээ. Амар хэцүү болчих байхгүй. Тэгээд бас нэг зүгээр нэг шууд бодогдсон санаанд орж иж байгаа нэг зүйл гэх юм бол юу байгаад байгаа. Одоо нэг таклинг гэдэг байгаад байгаа. Тийм. Тэрийг бол нэг гусаж хамгаалах гэдэг ч юм уу. Слайдинг такл гэдэг байна шүү дээ. Тэнгүүд ингээд таклинг болохоор дотроо хэд хэдэн төрөл байхгүй юу. Заримдаа урдуур нь бие хийгээд
бөмбөг авах гэсэн хашаад авчиж байгаа шүү дээ. тэгээд байгаа байхгүй. Тэнгүүд тэр таглингийн төрлөөдөг бас ингэж тодорхой хэмжээнд нэг бүрчлэн ингэж одоо буулгаж ингэж оруулсан. Тэгээд зарим тохиолдолд албаар зориуд яг үндэл таглин гэж одоо бичиж оруулсан байгаа. Тэгээд буцаж хамгаалах, шургаж хамгаалах гэсэн тийм одоо хувилбарууд бол бас байгаа. Тэгээд тэгэхээр энэ бол бас дараа нь албаар зарим үгнүүдийг тэгж зөв оруулсан. Тийм маркетинг гэдэг үг ч юм уу тийм. Тэр хүнээ нөгөө зоогод авчиж байгаа гэсэн үг шүү дээ тийм маркетинг гэдэг чинь тийм. Маш сонирхолтой. Тэгэхээр магадгүй одоо энэ ном бол Монголд гарч байгаа хөлбөмбөгийн талаар гарч байгаа хамгийн цогц тэгж чадсан найдад байгаа шүү дээ. Энэ бол баг гэсэн. Тэгэхээр магадгүй дараагийн одоо сэтгүүлчд байд юм уу хөлбөмбөг тайлбарлагч нар гэсэн магадгүй энэ ном дээр тулгуурлаад энэгээр нэг хөвшчүүл дараа чи хүмүүс илүү амар юм болов. Бас л одоо юу гэдэг хөлбөмбөгийн спортын түүхэнд бас их сонирхолтой л хийж байгаа юм байна. Энэ хизээ худалдаанд гарч эхэлж байгаа. Одоо 8 дугаар сарын эхнээс судалдаанд гарч ирсэн. Тэгээд миний зөвөр өмнө нь яг би зөв тодорхой хэмжээ түүх мөөх ч юм уу бас жоохон сонирхол унших тийм зөвөр сонирхолтой. Тэгээд боломжтой үедээ ч юм уу уншиж яадаг. Тэгээд нэг маш тийм өөр юм дээрс ерөөсөө тэгж харж байгаа нэг маш сонирхолтой юм. Манай ерний өмнөх 1500 онд Мезо Америкт ирзэн бөмбөг хийчихсэн. Тийм гэсэн. Тэрийг би арчид ямар сони юм бэ гэдэг. Тэгсэн чинь манай ерний 1500 онд би өөр юмнээс ерөөсөө тэгж харж байгаа байхгүй. Тэшин нэг сагсан бөмбөг шиг гэдэг сагсан бөмбөг хоёулц нэг юм колцооны дундуур тэр ирзэн бөмбөгөө өшгөл тоглолдог ч юм уу цогт тоглолдог ч юм уу нэг тийм нөгөө Рото Эльтородог гуглд ингэн юм дээр тийм Эльтородо хүрэх зам Эльтородо хүрэх зам гуглд ингэн дээр Диснейгийн үлээ Pixar-ын билүү нэг гуглд ингэн дээр манай тэр бол жишээлх юм бол 1700 үеийг 1600 үеийг харуулж байгаа гуглд ингэн аахгүй а гэтээ бүр тэрнээс яг тэр кинон дээр одоо харуулж байгаа үйл явдлуудаас 3000 жилийн өмнө аль хэдийн эрдэнэ мөв хийсэн байсан гэхээр бас одоогоос бол 3500 жилийн өмнө шүү дээ 2000 тэр 1500 тэр бол зүгээр ингээд бүр өөрөөсөөс харж байгаа юм байсан. Тэгээд ингээд номын зүр ихний 2 нүүрэн дээр болвол ихний 4 нүүрэн дээр бол орчин цагийн хөлбөмбөгөөс өмнө зүгээр дэлхийн одоо өнцөг боломборт дугуй хэлбэртэй зүйлийг хөшиглэх байдлаар юу хийж исэн бэ гэдэг тийм сонирхолтой юм баримтууд бол орсон. Тэгэнгүүт хамгийн их Мезо Америк ингэжсэн, Японд ингэжсэн, Хятадд ингэжсэн. Хятадд Цүүжүү гэдэг нэртэй тийм тоглоом байсан. Тэр бол яг одоогийн хөлбөмбөгтэй бол бас нэлээд ойролцоо төвлээ. Тэргийн бэлтгэл хийдэг байсан гэдэг байгаа шүү дээ. Тийм. Японд болохоор Кемари гэдэг нэртэй. Тэгээд Жорж Буш Америкийн хөлөгч байхдаа Японд айлчлах үедээ Кемари тоглож исэн юм байл. Тийм. Их мэдчихлээ ингээд сонирхолтой баримтууд. Тэгээд эндээс эхлээл явна да гэж тэргээд тайлбар. Одоо 400 орчим хуудастай өнгөт маш гоё ном гарч байгаа юм байна. Тийм одоо Монголын хөлбөмбөгийн талаар ярихаар бас жоохон эдрэгтэй цаг үед бид амьдарч байна л да. Одоо эдрэгтэйгээр барах гэсэн маш эдрэгтэй цаг үед амьдарч байна. За хоёлоо яг энийг ерөнхийдөө алгасч тий Монголын хөлбөмбөг бол бас ирээдүйд мэдээж хөгжин дамжиггүй байнга ингээд хойно байна ч гэж юу аах вэ? Тийм. Тэгээд би бүрэн нэвтргээтэй л ягаад зүгээр ингээд хийх хэрэгтэй юм байна, гарах хэрэгтэй юм байна гэж ингээд бодсон бэ гэхээр Арсен Венгерийн номыг ингээд орчуулад гаргаад одоо номын баяр дээр оролцоод ингээд байж хахад 10 хэдхэн настай одоо хүүхдүүд ирж бүр ингээд аваад ингээд зорж ирж аваад тэгээд тэр хүүхдүүд тэр номыг уншихад бол асар олон зүйлийг авах байхгүй. Тэгээд за ер нь зүгээр юу гэж тэр номыг зүгээр ингэж гаргахаас илүүтэйгээр тэр номыг авсан тэр хүүхдүүдийг хараад тэр хүүхдүүдийн баяр баясгалыг хараад яг бүр ингээд хамгийн одоо чухал зүйл нь юм байна штэ гэж зөв надад бол тийг санагч өөр хүмүүсд өөр гэж болно тийм ээ. Тийм учраас яг бүр ингээд өглөөний өргөн цар хүрээний тийм чинсаатай тэгээд ямар ч насны хүн авахаар нэн ялангуяа хүүхдүүд авахаар тийм ийм ном ер нь бол байх хэрэгтэй юм байна. Ягаад гэвэл одоо юу байхгүй. Одоо хөлбөмбөг болол ингээд дэлхийд дээр хамгийн олон үзэгчтэй сонирхолтой спорт. Тэгээд угаасаа л юу ч Монголд одоо хөлбөмбөг хөгжсөн байна уу, хөгжөөгүй байна уу? Тэрнээс үл хамааран Монголд хөлбөмбөг үздэг, сонирхдаг, тоглодог хүмүүсийн тоо өсөх нь тодорхойхгүй юу? Тэдгээр хүмүүстээс гоё юм байх хэрэгтэй байх тийм. Ялангуяа нөгөө 2002 онд нөгөө Корея, Японд, Солонгос, Японд дэлхийн аварга зохион байгуулалт үед нөгөө цагийн бүс нь анх удаа нэг ажилтнаа таарад тэгээ монголчууд чинь үзчихсэн. Тэгээ тэр үед чи яаж байгаа Солонгос, Турк эднэр чинь захиур хаглаад ингээд маш сонирхолтой болоод. Тэгээд юу тэрнээс үүш монголчууд энэ хөлбөмбөгт орсон шүү. Ер нь сүүлийн жилүүд бол цагийн зүрхмүүд. Тэгээд тэрнээс гадна нөгөө нэг одоо шууд дамжуулалтууд чи их амархан болсон. Дээр үед бол хөрхийн одоо ингээ ах мах нарыг сонсож байгаад бол Оросын сувг дээр ингээ шин дунд босоод үздэг байсан. Яг жинхэнэ хөлбөмбөгийн нөгөө ориг фанатууд бол
Одоо бол ингээд залуучууд бол зарим нь бол далимжуулах зэрлэгээр зарим нь бол үнэхээр бас нэг дэмждэг багтаа бас хөлбөмбөгийг хайрлаж ойлгодог юм үг бол тий өөрөө одоо маш гоё зүйл л дээ. Тэгээд одоо 7-8 настайгаа сошиал хөлбөмбөг одоо үзэж ингээд одоо ингээд дагаж дөөрэж тоглох гэж оролдож тийм ээ. Ингээд байсан. Тэгээд асар олон зүйлийг нэг тухайн хүмүүст өгөх боломжтой. Тэгээд хүн тийм сонирхол хобби гэж хэлж болно тий. Эсвэл одоо юу гэдэг чинь тий хүсэл тэмүүлэл байж болно тий. Энэ олон маш олон зүйлийг өгдөг учраас цаашид ч өргөн дэлгэрэх нь бол ойлгомжтой. Тийм учраас ялангуяа яг залуу тэгээд одоо бидний дараагийн үеийнх нь гэдэг ч юм уу тий хүүхдүүдэд маань ч гэдэг ч юм уу тий тийм чанартай өргөн цар өрөөг хамарсан олон төрлийн одоо зүйлүүд өгөх тийм одоо цогц тийм бүтээл байх хэрэгтэй гэж одоо ойлгосон учраас л одоо яаж гаргаж байгаа гэсэн үг. Тэгээд хүмүүст гайгүй үр өгөөж өгөх болоо гэж ер нь бол бас найдаж чинь тэгээд гоё ном бирэн байгаа шүү гэсэн. За гарахэр нь хамгийн түрүү авна. Маш сонирхож байна. Тэгээд тэрэн дотор нэг юм байна. Одоо дэлхийд тэр цалинтай хөлбөмбөг тоглож байгаа 250 сая хүн байгаа юм байна. Тэрийг нь дэлхийн хүн амын улс орнуудаар чигсаах юм бол дэлхийн 5 дахь олон хүн амт ус болох юм байна гэдэг тийм бас баримттай хэлээ. Тэгээд номын эхний одоо өмнөх үг яг удирдгал хэсэг дээр гоё үг бол байгаад байна. Яагаад хөлбөмбөг ингээд хүмүүс ингээд дуртай байд юм бэ гэхээр зүгээр маш олон төрлийн зураг хөлбрөөд ээж болно. Гэхдээ зүгээр тухайн хүний харж байгаагаар бол юу гэсэн бэ гэхээр бүр магадгүй бидний нэг өвөг дээдсэн юмд одоо ангөрөө авах гэж явдаг байсантай адилхан үйл явдал учраас маш сонирхолтой байдаг гэж магадгүй маа гэж байна. Яагаад тэгэхээр ангөрөөхөнд ч түм юм болно шүү дээ тийм. Өө юм болж байгаа нь ангаа авчих юм бол астрын баярлал тийм. Яг тэрнтэй адилхан гол оруулах гэж бөө юм болж гол оруулах бөөм баяр тийм. Яг тэр нь ингээд их төстэй одоо байдаг учраас маш олон хүнийг тийм анхаарлыг татдаг дуртай болгодог юм болоо да гэдэг юм болоо. Маш сонирхолтой зүйл байна тийм. Тийм юу бол бэ л тийм. Тийм ээ. Сагсан бөмбөгч ингээд яг мэдээж гоё спорт тоо. Гэтэ бол ингээд банк гол ороод байдаг. Гэтэ яг довтлогоонууд нэг гоё. Гэтэ хөлбөмбөг шиг гэж теншн бий бол дийдэггүй шүү дээ. Яг зүгээр базар шот хийхээр л ингээд амар сэтгэл хөдлөлтөд болохоос биш. Хөлбөмбөгч ингээд өрнүүлж байгаа л тэгэл нэг нөхөр гүүгээл яхаар зүгээр ингээд тэр талбай шуугаал явцдаг тийм. Тэгээ тэр нь бол яхаарахгүй л одоо шидтэй спорт л тоо яхаарахгүй. Дэлхийг бол нэгтгэж чадсан юм гайхамшигтай спорт. За хоёлоо юу руу оръё? Мошеригийн номны орчуулгаас гадна одоо тэр рүү хоёлоо ерөнхийдөө энэ Мошеригийн номны талаар ярилцъя гэдэг тэр рүү 3 дахь сэдв учраас би энийг зориуд энд нь үлдээсэн. Тэр софтвер инженерийн хөтөч номыг бол одоо хоёлоо өнөөдөртөө бол яриад яг. Тэр бол нэлээд гүн гүнзгий ном учраас магадгүй хоёлоо энэ технологийн компанид рүү ярьж ярьдаг ч юм уу. Тэгэхээр энэ Мат Мошери гэдэг хүний энэ за би бас л энэ цэнгэлтэй энэ ном дээрээс хамтарч ярьж ирсэн гэж тийм. Тэгэхээр энэ номыг юу нь яаж хэн нээж илрүүлсэн те танай компанийн харсан юм уу? Тэгээд энэ номыг юу нь орчуулъя гэдэг шийдэл яанаас яагаад гараад ирсэн юм бол? Яг орчуулъя гэж одоо зорьсон нь 23 оны 9 сар гэсэн үг. Энд 23 оны 9 сар тэгээд орчуулгын эрхийг 23 оны төгсгөл бидэрт өгөөд бид нар 24 оны хаврын номын баяраараа гаргасан тий. Тэгээд ингэ явсан. Тэгээд Nasha Tech компани дотор бол яг Мат Мошеригийн одоо энэ номноос хэд хэдэн чухал зүйлсүүдийг авч одоо хэрэгжүүлж байсан л да. Тэгээд яг бүр илүү дэлгэрүүлэх хэрэгтэй юм байна, түгээх хэрэгтэй юм байна гэж бас бодоод тэгээд 23 оны 9 сараас яг ингэж орчуулан гаргая те түгээе гэдэг ажил маань эхлээд ингээд яваад 24 оны аврал. Мат Мошериг одоо Nasha Tech дээр хамгийн түрүү ярьж ихсэн үн хин. Мат Мошеригийн номонд төр байдаг зүйлсүүдээс нь одоо өгдөг чинь те хувийн дадал зуршил гэж болгосон өөрөөр хэлбэл individual habits те энэ эдгээр нь хэд хэдэн habit-ууд нь одоо чухал юм байна гэдэг. Зарим одоо өгдөг чинь time management гэдэг тийм компани хувийн сургалтын одоо доторх документ байлаа гэж боддог. Тэрэн дотор Мат Мошеригийн одоо individual habit дотроос ингээд татаа оруулаад ирчихсэн бас өөр юмнуудаас ингээд оруулаад ирчихсэн байдаг ч юм уу те. Тэгээд тэрнийг бол Nasha Tech-ийн дэвний одоо board гişүүдийн нэг дорж намжил гэдэг одоо залуу байдаг. Одоо Японд ажиллаж амьдардаг. Тэгээд тэр дорж намжил бол анх тийш ингэж оруулаад ингээд бэлтгэсэн байдаг байсан л да. Тэгээд одоо зарим хэсгүүдээс нь гэхээсээ илүүтэйгээр ер нь бид нар зөвхөн дотроо хэрэглэн гэхээсээ илүүтэйгээр бас өөр одоо хуваалцъя л да гэж одоо зорьсон. Тэрнээс юу гэдэг чинь ингээд өөрсөндөө байлгаад ахын чи утгагүй зүйл учраас аль болох нэг тийм
хэрэг болж магадгүй гэж бодсон зүйлсүүдтэй айлгуулдаг. Илрүүлэл гэдэг үндсэн агуулгаар явж байгаа гэсэн юм. Тэгээд нэг хүн хэрэгтэй юм орчуулаа гаргаж тийм. Тэгээд одоо инх хотгой бас өмнөх үгийг нь бас бичиж өгсөн. Одоо Datacom инх хотгой бас өмнө бол уншицсан л байсан юм бэ л. Би бол тэгж таамагласан. Тэгээд инх хотгой бол маш оновчтойгоор ингэ зүгээр тодорхойлсон байл гэж. Юу гэхээр энэ ном бол ингээд тийм сурах хүч гэж байна. Гарын авлага тийм шууд хэрэгжүүлээд ингэж явахд болох боломжтой юм гарын авлага байна шүү гэж одоо өмнөх үед бол бичсэн байдیں۔ Тэгээд ном бол өөрөө маш энгийн бүтц те. Юу гэхээр компани бол хүмүүсээс бүрдэнэ. Хүмүүс нь бол өөрөө чадвартай хүмүүс байх ёстой. Чадвартай хүмүүс бол үндсэн хоёр төрлийн чадвартай байх ёстой. Нэг нь ажиллаа хийдэг чадвартай байх ёстой суурь чадамж. Тэр нь бол individual habit буюу одоо хувь хүний одоо дадал зуршил. Хоёр нь бол group habit буюу хамтран ажиллах дадал зуршил гээл тэгээд хэлж байгаа байхгүй. Тэгэл мэдээж ажиллаа нуглах, бусадтай хамтран ажиллах чадамжтай ийм хүмүүс цуглах юм бол тэр компани амжилттай ажиллаа гэд тэгээд тухайн компаниг амжилттай ажиллуулах нь тодорхой хэмжээний дэд бүтц байх хэрэгтэй. Дэд бүтцүүд нь одоо хурал байна, доторх одоо магадгүй документ байна. Гэт ажлын урсгалыг тодорхой болгосон байна гэдэг ч юм уу тий. Ингээ ороод ирлээ гэж тий. Энэ ажлын урсгалуудыг тодорхой функцүүдээр хийнэ. Гэт нэг юм маш энгийн бүтцтэй юм даа. Яг зүгээр хүмүүс тгээ хэлчихээр яах л болтой зүгээр нэг менежментийн бусад нэг юм тиймэрхүү номнуудаас юугаар ялгарх ингэж би яг янз бүрийн менежментийн номнууд висээр харж ил байсан. Тэгээд Монголд бол янз бүрийн номнууд зүгээр төрөний хэлдгээр тэр инх батхан өмнөх үг гэсэн надад таалагдсан. Яг л онцсон юм санагдаж байна л да. Ер нь бол шууд хэрэгжилчмээр нүд байж байгаа. Ерөөсөө шууд л хэрэгжилчих гэж. Тэгэхээр Мошергийн номыг харахаар нэг тийм юу одоо юу гэдэг нэг тийм төрөвжлсөн хөтөлбөр шиг санагддаг байхгүй. Ингээд амар олон тэр менежментийн номнууд өөр дөрөв бас дөрцсөн байдаг байхгүй. Одоо шинэ Getting Things Done гэдэг номны хамгийн нэг тийм чухал санааг нөхөр ингээд за ингэчдиймаа гэж хэлээд гэтээ ер нь Getting Things Done гэдэг номыг нэг уншичаарай. Яг зөв. Эсвэл нэг тэр гарын авлага дээр ашигласан юмнуудыг харахаар яг ингээл ChatGPT-гээс ч юм уу эсвэл ингээл Google-ээр яг ингээл топ энэ чиглэлийн топ номнууд гэдэг тэнгууд Мошери дандаа тэрийг ингээд оруулаад тэгээ тэрний хамгийн тийм нэг айгу товчном байхгүй юу? Ерөөс залгаадаггүй байхгүй юу? Мангар товчон хэсгийг аваад яг нэг гол санааг нь базаал ингээд нэг шигтгэцэн гэх юм уу? Эссенсүүдийг наад буулгацсан гэдэг. Яг тэр эссенс яг тийм. Тэр нэг хамгийн амин шин чанарыг нь буулгацсан. Хоёрдугаар одоо юу гэдэг Мошеригийн ном нэг онцлог нь би бас Монголд энэ мастер сурж байгаа үед манай ингээд солонгос профессорууд ирээл асуудаг гэсэн юм. Та нарын наад нэг стратегик менежмент те одоо ингээл корпорат стратеги ингээл ярьдаг байхгүй. Тэгэд тэрийг харахаар надад бол ингээд тэр нь бол одоо юу гэдгийг Америкийн нөгөө алидийн тогтцонтэй одоо Procter & Gamble одоо юу гэдгийг тэнэг том корпоратуудын төвшний юмнуудыг яриад гэлж байгаа байхгүй. Тэгмээ надад бол ингээд тэр нь наалтахгүй байхгүй. Би гараад одоо хаана ажиллах вэ гэхээр нэг Монголын одоо ямар ч бэк компани очивол Америкийн тэдэн дэргэд очих юм бол тийм давжаал болно шүү дээ. Хэдэн үнэтэй байлаа ингээд тэнд ярьж байгаа тэр нэг амар нүсэр юмнууд ингээд надад бол ингээд нэг тийм агарын санагдаад. Тэгээ би багшаасаа асууд үгүй би өөр их удаж нэг эхний ээлжинд нэг 20 үнэтэй юм компани би одоо шил өөрөө үүсгэн байгуулад өдөртэй гэвэл яах юм бэ? Эсвэл би нэг жижигхэн компани 100 үнэтэй компанид очиод ажиллах юм бол таны наад яриад байгаа энэ нүсэр имиж хийн тий одоо энэ департамент гаргаад хийн гэдэг бол хэцүү байна. Та нэг одоо надад нэг жоохон гайгүй юм санал болгоч гэдэг. Тухай манай багш нэг онцгийн надад хэлчихдэг байхгүй. Тэгээ олон жилийн дараа би чи мастраа төгсөөд ингээ баг 10 жилийн дараа энэ номыг уншсан чи миний тэр хайжс хариулт байсан. Оо шууд хэрглэж болмоор тий. Тэгээд их номын бас нэг сонирхолтой хэсэг нь болохоор тэр нэг үлээ. Ер нь бол системийг хийчих юм бол 5 хүн өдөрдох, 50 хүн өдөрдох, 5000 хүн өдөрдох яг дүндээ дүн. Ер нь бол адилхан зүйл. Бүгдийг ер нь явж системлэх хэрэгтэй гэдэг. Маш энгийн сонирхолтой зарчмууд. Тэгээ шууд хэрглэж болмоор зарчмуудтай. Ингээд хэрэглэл туршиж үзээд одоо хамгийн түрүү миний хэрэглэсэн зарчим бол тэр нөгөө нэг Zero Box гэдэг policy. Тэр бол Монгол залуучууд, Монголын компани менежерүүд бол үнэхээр шулуухан хэрглэж болохоор тийм юу байгаа. Загвар байгаа. Одоо мэйл ирлээ тэрнийг 4 юм руу хуваарлаа гэж байгаа байхгүй. Тэгээ тэр 4 юм руу хуваарлаж байгаа нь болохоор өөрөө тэр нөгөө Getting Things Done дээр гардаг юмнуудтай яг адилхан. Тэгшүүн одоо ингээд одоо Google-ийн mail box-ыг үнэхээр ухаалаг хэрглэж байгаа. Одоо ерөөс юу ч алдгаа болчихж байгаа байхгүй. Миний хувьд л одоо шинэ миний mail box болон to-do list хоёрыг адилхан юм явж байгаа байхгүй. Нэг тусдан to-do list байдаггүй. Тэгээд өөрөө таsk өгөх болохоор би өөрөө mail бичдэг байхгүй.
Тэгээ заримдаа өөртөө ремайндер болохоор заримдаа баг худалчунд нөгөө нэг scheduled mail бичиж үлдчихэж байгаа. Тэнгүүд тэр үед надад шинэ mail ирлээ харангуут тэр нэрээ би ийм хий гэж юм. Юу нэг яг мэйлийг бол өдөрт нэг тодорхой давтамжтай шалгана. Байн шалгаад байж болохгүй. Байн шалгаад байж. Тэгээ тодорхой давтамжтай шалгахад тодорхой хэмжээний юм ороод ирдэг гэж. Одоо танай компани дээр ер нь энэ Мошрагийн энэ юмыг ер нь номны агуулгач гэх юм уу та нийт ингээд сануулсан. Мэдээж ганц нэг санаанууд мэдээж Монгол тохиргоорыг одоо жишээ бид нэг safe гэдэг нэг санхүүгийн механизм байсан юм да. Тэр бол одоо шинэ Монгол байдгүй юм байна. Би нэг тухайн үед редактор хийж байхдаа хэдүүлээ энийг хасчих уу яах уу гэж тэгээд манай хэд бол зүгээр энийг оруулчих яг энэ Америк ихсэн юм бас зохиогч хүнд тэгээд оруулъя гэсэн. Яг тэднийг ингээд хасаад үзэх юм бол ер нь нийт номон дээр гарч байгаа түлхүүр санаануудын ер нь хэдэн хувийг танай компани одоо юм бодож нэвтрүүлсэн байна. За яг хувийн хэмжээр жоох юм бас юу юм төвхтэй л дөө мэдээж төвхтэй юм. Тэгээ яг хөө зүгээр ном болвол ингээд үндсэндээ 5 байна уу эсвэл 6 үндсэн бүлэгтэй тий 5 үндсэн бүлэгтэй гэж хэлэх болох юм байна да. Тэр дотроос бол хамгийн эхлээд ингэж байгаа гэсэн одоо Nasha Ticket компани нэг хүн орж ирлээ гэж бодоход тэр хүн бол хамгийн түрүүнд individual habit, group habit гэсэн одоо 10 бүлэг гэдэг уншиж танилцах хэрэгтэй гэж байгаа тий. Энэ бол одоо ингээд бид нар ийм тоглоомын дэрмээр тоглож шүү гэдгийг одоо эхний байдлаар ингэж ойлгох гэж ингэж зорж байгаа гэсэн. Тэгээд компанийн одоо нөгөө ажлын одоо дид бүтц гэж хэлж болох буюу одоо компанийн ажлын одоо зохион байгуулалтыг хийх гэдгээс бол бид нар бараг нэг 60-70 орчим хувийг нь бол хэрэгжүүлж байгаа юм болов. Зарим нэг хэрэгжүүлж бас харах чадахгүй юмуд бас байгаад байгаа гэсэн үг. Тэгээд тэрний үгээр одоо хурлын давтамжууд, хурлын одоо хэлбэрүүд, тэгээд хурл үед митинг тий уулзалт гэж одоо яг бас ялнгээр нь болгосон жоохон хэлж байгаа. Тийм митинг гэдэг үг одоо тийм. Тэгээд митингүүдийн тэр давтамжууд, зохион байгуулалтууд, хүмүүс митингийн одоо ноут буюу митингийн хурлын тэмдэглэл тий тэрийг яаж хийх үү, яаж хөтлөх үү. Тэгээд дээрэс нь компани доторх одоо төрөл бүрийн одоо документ мөн бас одоо жоохон бюрократик гэх юм бол журам тийм ээ дүр тийм ээ Википедиа нүдсэг викинууд гэсэн үг шүү дээ. Тэр болгоныг зохион байгуулах вики тий тэр дотроос хэрэгтэй юм олох боломж гэдэг ч юм уу тий энэ болгоныг энэ эдгээр бодлоод хийж байгаа. Тэгээд мэдээж яг нэг юуны компани функц дотор анхаарах нь бол тэр дотор гэдэг чинь зарим зүйлсүүдийг нь бол хийх гэж зур оролдож байгаа. Тэгээд чадахгүй юмуд бол байж байгаа гэсэн. Тэрний хамгийн ихний одоо нэг юм их юм бол бид нар recruitment дээр бол анхнааш шууд селлинг хийх хэрэгтэй гэдэг тийм өөрөөр хэлбэл компани тухайн хүн шууд зарах хэрэгтэй буюу компани хамгийн чухал зүйлсүүдийг орж ирэх гэж байгаа маш чухал одоо тэр таленттай бол шууд зараа. Тэгэх юм бол дараагийн одоо бүртгүүд имэх бололцоотой гэдэг санаа идэг. Тэрийг бас яг бүрэн хэрэгжүүл зүгээр чадахгүй байгаа. Тэр нь бол манай хөдөлмөрийн зах зээлийн чадамж пүүл тэр болгон зүгээр хамаарч урсаад хэрэгжүүлж чадахгүй нь бол байгаа гэсэн. Тэгтээ аль болох хэрэгжүүлэх хичээж байгаа гэд. Тэгээ ингэж ингээ харах юм бол за нэг 60-аас 70 орчим хувийг нь бол бас яаж хэрэгжүүлэх гэж нэлээд бас оролдож байгаа юм болоо гэж бодож байна. Яг хэрэгжүүлж байгаа юм бол за нэг 40-30% нь бол яг хэрэгжүүлж байгаа хаа. Нэг ялангуяа group habit бол individual habit бол бараг 100% хэрэгжүүлж байгаа. Тэр чинь бол энэ хэрэгжүүлж болмоор юмнууд байдаг шүү дээ, тийм. Ер нь бол тэрний. Тэгээ маш нимкэн ном. Ингээд ярингуут ингээд нэг 5 хэсэгтэй 20 хэдэн бүлэгтэй гэдэг боловч зарим газар бол нэг бүлэг нь бараг нэг нүүрч хүрэхгүй. Тэгээ жижигхэн юм. Тэгээд ер нь бол айгүй тийм товч. Бараг л нэг мантра маягийн. Гэхдээ тийм нэг агаарын зөвлөгөөнүүд бол тийм байхгүй. Айгүй тийм хөрсөндөө буусан. Тийм хөрсөндөө буусан. Ер нь яг зүгээр ингээд нэг стартаптай ноцолтоод байгаа хүн бол ер нь нэг юмаа нэг учрыг олж нэг систем чигэвэл нэг юм тушаад үзэхэд бол нэг тийм алцгар ном санагцсан. Одоо манай компани бол би бол ингээд тасралтгүй бос судалгааны институтээр бид дөрвөлөө ажилладаг. Яг жижигхэн байна бид нар. Тэгээ дөрвөлөө ажилладаг гэсэн бид нар нэг тийм мошрын маягийн систем ингээд хийчихэж байгаа байхгүй. Одоо хэдийгээр бид нэг өрөөнд дотор суудаг гэсэн би эзээч нөгөө нэгнийг ерөөс дуудахгүй байхгүй. Тэрээ гэдэг ингээд амар гой төвлөрөөд ингээд гой флоудо орсон байхад би дуудаад тэрийг тастаа ичгээр айгу утгагүй байх. Тэр юмнууд нөгөө төлөвлөгөөнийхөө дагуу явах хэрэгтэй. Уулзалт дээр яригдахнууд ярих хэрэгтэй. Тэр хүнд би юм хэлэхээр бол тэрнийг мэйлэр бичээ явуулчих одоо. Энийг сонсож байгаа юм байвал за одоо өндрөөч одоо юм байлаар бюрократ юм мэйл дөрвөлтнээ сууж иж одоо ямар новшоо хийгээд байгаа юм бэ гэж надад хэлж мод. Гэхдээ
тэр нэг мэйл дээр бичигдсэн юм чинь дараа нь банд болж үлддэг тийм. Би чамтай ийм ярьж исэн хоёлоо ингээд тэгээд тэрний дараа нь лог болцсон байдаг хөө тэр чинь ингээд дараа нөгөө нэг санах байт. Хоёлоо энэ талаар нэг ийм ярьж исэн байж тээ. Ингэсэн байж тээ гэдэг ингээд байж идэг учраас энийг тийм хүмүүс тийм хүн сурталыг шаарч болохгүй. Энэ бол айгүй тийм чухал соёл. 4 хүнтэй байхдаа л тийм энийг хийчих юм бол 40 хүнтэй бол 50 хүнтэй болоход эн чинь зовлон уламж нэмэгдэнэ үхээс биш багасахгүй шүү дээ. Тийм учраас тэрийг бол тэр бичгээр авч үлдэх. За тэгээд тэр нэг юм 2 удаа хийсэн бол заавалчгүй бич гэдэг зарчим байна тийм. Одоо энэ бол маш гайхамшигтай зарчим шүү дээ. Нэг юм 2 удаа л хийсэн бол тэрийг бичээд нэг газар хадгалчих. Тэгээд тэр чинь ингээд уншигтаа дараа ч юм тэрийг хараад явчих гэж байгаа. Тэр санаанууд тий одоо аль болох юмыг urgently гэдэг чинь яаралтай шийдгээд манайхан ч тэгдэг шүү дээ. Энэ бол ерөөсөө буруутсан компани гэдэг шүү дээ. Тэгээ асуудлын ихэнх хэсгийг яаралтай шийдэгдээд гал унтраагаал байвал энэ бол ерөөсөө тэр компаниуд буруу ажиллаад байна. Юмаа системчлэг байна гэсэн үг тий. Мэдээж яаралтай гарч ирнэ. Гэтэ тэр нэг одоо юу гэдгийг нэг 10 дотор нэг ажилланч байдаг юм уу тий 100 дотор нэг эдэн цөөхөн ажил ингээд яаралтай гормоор шийдэгж идэг. Гэхдээ нэг хэсэг яаралтай гормоор орсон ажлууд эргээд буцаад хуваарийн дагуу шийдэгддэг болох гэдэг нэг тийм санаанууд явж исэн нь бол ер нь бол юмыг системлэх хэрэгтэй гэдэг энэ маш чухал санаа байсан. За Nashatech компани маань ер нь сүүлийн үед юу хийдэг юм бэ? Манай монголчууд бол нэг хайхтан мэдэхгүй л багтаа яг нөгөө гадагшаага софтвер гаргадаг компани учраас тий. Nashatech компани 2018 онд байгуулагдсан. Тэгээд байгуулсан үүсгэн байгуулагч нь Алчинбат гэдэг залуу байгаа. Одоо бол Nashatech компани борд одоо 3 хүн байдаг. Гурлал Японд сурж ажиллаж байсан хүмүүс бол байдаг. Чинбатай дөрнөөс нь дорж намжилж байна. Нөгөө нь бол Тэгш баяр гэдэг бол байж байгаа. Чинба бол Монголд доржоо бол одоо Японд Тэгшээ бол Америкт амьдардаг. Юу халуул супер гурвал үүсгэсэн байна шүү. Компани байна тий. Тэгээд яг үндсэн яг бизнес нь бол нэг түрүү нийлсэн мэдээллийн технологийн чиглэлээр аутсорсинг хийдэг бол компани бол байгаа гэсэн үг. Тэгээд нийт одоо компани орлогын бол за 80-с илүү нь бол Япон компаниудад тэр мэдээллийн технологийн одоо софтвер хөгжүүлэлтийн ажил хийж өснөр олдог ийм одоо компани бол байж байгаа гэсэн үг. Тэгээд одоо энэ жил ингээд 7 дахь жилдээ үйл ажиллагаа одоо явуулж байгаа компани бол байж байна. Тэгээд зүгээр аль болох зүгээр энэ Nashatech дээр бид нар бол одоо яг зөв гэхээс илүүтэйгээр юу гэдэг чи одоо эдийн засгаар ханамжаа максимчлах гэдэг ойлголт эсвэл ханамжаа оптимал болох гэдэг ойлголт байгаа гэдэг чинь тийм. Тэгвэл бидний хийхийг зорж байгаа зүйл бол яг одоодоо бол юмыг аль болох оптимал хийхийг зорж байгаа. Магадгүй ашиг максимум болох юм бол ари өөр арга барилаар ажиллахыг болов одоо бодох байх. Гэтэ аль болох оптимал буюу олон талаар одоо value буюу үн цэн бүтээгдэхүүн зорж байгаа гэсэн. Тэрэн дотор түрүүний хэлсэн нэг компани доторх одоо сургалтын одоо зүйлсүүдийг сайжруулах ч юм уу тийм. Аль эсвэл ер нь яг одоо компанид ажиллаж байгаа нийт ажилтнууд мемберүүдээ аль болох олон талаас нь хөгжүүлэхийг бол зорж байгаа нь бол бас баггүй хэмжээний одоо цаг энерги зарцуулагддаг зүйл бол байгаад байгаа. Гэхдээ бид энэ нь бол илүү оптимал гэж бодоод олон талаар хувь нэмэр оруулж нэгж найдаад ингэж ажиллаад байгаа байхгүй. Тэгээ арай нэг жоохон онцлог гэх юм бол тийм гэсэн. Ашиг үнэхээр максимум болгох юм бол шал өөр арга барилаар нь бол ажиллах гэсэн. Одоо юу гэж чинь тийм хүм хөгжүүлэх шаардлагагүй чи зүгээр энийг хийчихээ гэдэг ч юм уу тийм. Одоо болохоор бид нэр аль болох тийм хөгжүүлэх хэрэгтэй. Хөгжүүлснээр илүү одоо value бүтээнэ гэж итгэж найдаж яваад байгаа гэсэн. Ер нь бол аль жоо ялгаатай юм юм. Sustainable гэж хэлдэг тийм. Ингээ цаашаа тогтвортой үргэлжлэх. Манайх чинь sustainability тогтвортой гэж орчуулдаг байгаа тийм. Тогтвортой ирээдүйд харин тийм энэ шууд жоохон гэсэн нь тогтвортой ихэр тийм stable гэдэг шиг болчих гээд. Тийм яг үгийн илэрхийлж байгаа зүйл санаа нь жоохон өөр юм болов гэж боддог. Цохимжтой, цохистой, сүүлд бол хин одоо бабург бол тулахтай гэвэл наач зүгээр юм шүү гэдэг ч юм уу те. Тиймэр зөв хөлбрууд бол бэж л байлээ тийм. Тогтвортой гэж манайх нөгөө тийм stable гэж боддог шүү. Sustain хийх буюу юмыг цааш нь өөр ойлголт байгаад байгаа. Тийм ингээд тэгэхээр манад одоо ингээд технологийн компани ингээд одоо зэрэг энэ бол нэг үндсэндээ болсон чинь юу хийж ийн гэсэн шүү дээ. Үйлчлэгээ экспортлж байгаа компани гэсэн шүү дээ. Жоохон ингээд арай нэг жоохон том зургаар арай жоохон тийм нэлийн тийм бадрангуй хэлэх юм бол эдийн засгийг солонгоруулж байгаа. Мэдээж гэтээ яг мэдээж биш. Маш жижиг юм болов. Тэгэхээр зүгээр одоо энэ дээр хоёулаа дөрөөлөх юм бол ер нь манай улсын асуудал руу орох гэж байна. Хамгийн макро асуудал руу хамгийн түрүүнд сүүлд нь орё гэсэн шүү дээ. Цэнгэлчин одоо Corvinus нийтийн удирдлагаас урсан. Би бол бас Америкт нийтийн удирдлагаар
хамгаалсан. Гэтэ ингээд ер нь манай нэг нийтийн удирдлагын багш нар тухайд бас хэлдэг байсан байхгүй. Бизнесийн удирдлага бол их амархан. Нийтийн удирдлага бол хэцүү. Бизнесийн удирдлага бол их ойлгомжтой гэдэг маань гол үзүүлэлтүүд нь их ойлгомжтой гэдэг нь ашиг тарцаа юу гэдгийг. Хоёрдугаар зорилго нь нэг хоорондоо зөрчилддөг маань их хэр баргийн. Зөв богино хугацаанд жоохон зөрчилдөнсөн хугацаанд одоо хоорондоо одоо жишээ нь танаг саяын дурдсанчлан те одоо компани дээр богино хугацаанд нэг ашиг хийхгүй зүгээр хүнээ ингээд сургаад байгаанууд нэг тийм богино хугацаанд зөрчилттэй юм шиг харагдаад байгаа боловч урт хугацаанд эргээд тэр хүмүүсийг сайжруулж байгаа компани нөгөө нэг бүтээн хэмжээний тэрээ сайжруулж бас л урт хугацаанд нөгөө нэг зорддог хөвсгч нь бол айгүй тийм тодорхой те одоо үнцэн бүтээх хэрэглэгчээ яах зах зээлээ тэлгэж гэдэг юм уу юм хүмүүс. Тэгэхээр нийтийн удирдлага бол гай гэдэг байна. Яг гэхээр ингээд хоорондоо зөрчилтэй 80 олон төрлийн оролцогч талтай. Түмэн оролцогч талтай, хоорондоо зөрчилдөн, дундны үнцэл болох хэцүү ч гэдэг юм уу. Тийм. Тэр энэ одоо сүүлийн үед Монголд өрнөд байгаа гэх юм одоо компани дээрсэн орж иж байгаа энэ одоо шинээр орж байгаа ажилчид гэдэг юм ингээд манай нийгмийн хөгжил, манад одоо ажиллах хүчинд бэлтгэж байгаа залуучууд, шинэ үеийн залуучууд ер нь ямар байдалтай байна амир үргэ асуулт. Бид яг нөгөө нэг National Tech дээр шинэ орж ирж байгаа залуучууд гэвэл бас аль болох нэг чадлынхаа хэрээр нөгөө нэг бас ингээд шалгуурууд ингэж тавьдаг учраас магадгүй зүгээр дунджаас арай илүү тийм залуу хүмүүс ер нь аваад иж магадгүй санагдаж байгаа. Тэгэхээр бол тэр талаас харах юм бол одоо залуучууд бол амар мундаг потенциалтай санагдаад идэв шүү дээ. Шал юмыг бол маш хурдан сурч чаддаг. Илүү шал өөрөөр харж чаддаг тийм маш ирч хүчтэй юм шиг тийг санагдаад байгаас дунджаараа заримдаа эсвэл дунджаас жоохон доор байгаа үед жоохон янз янзын асуудлууд бас нэлээд байдаг. Тэгэл одоо хаа сагвал багш гэн тий яг нэг шинэ компаниуд шинэ хүмүүс авч байгаа нөхцөл дээр бол тийм бол бас харагдаад багш байна л да. Тэгээд яг тэр хүмүүсийн одоо юу гэдэг чинь ингээд нийтлэг хэлдэгс би арай нэг жоох нэг өөр нэг юм жоох хийж татъя гэж. Зөвхөн сая ингээд асуулт асуухад ингээд бодож байхдаа бодлоо л да. Юу гэхээр тэр нэг юу байгаа дээ. Дахрандорф гэдэг нэг судлаач байгаа. Гэтэ яг юу нэг нэршлиг жоох буруу л ядаж магадгүй шүү. Лорд Дахрандорф гэдэг. Тэр судлаач ямар судалгаа хийгээд нэг таамаглал төвшүүлсэн бэ гэхээр ер нь яг тодорхой хэмжээний ямар ч төрлийн одоо засаглалтай байсан эдийн засгийн бүтцтэй байсан байж болно. Тэр нь за засаглал нь автократ байсан байж болно, эсвэл коммунист байсан болно, эсвэл фашист байсан болно гэдэг ч юм уу тий. Тэр нь бол зүгээр хамаагүй. Гэхдээ одоогийн бид нар ойлгоод байгаагаар одоо чөлөөт зах зээлтэй ардчилсан одоо улс төрийн тогтолцоотой эдийн засаг нь бол чөлөөт эдийн засаг дээр суурилсан улс төрийн тогтолцоо нь бол ардчилсан одоо зарчим суурилсан ийм тогтолцоо руу шилжихэд ямар хугацаа авд юм бэ? Юу болд юм бэ гэдэг ингээд нэг тухайн хүн бол өөрийнхөө одоо судалгааны датан дээр тулгуурлаад судлаад таамагласан таамаглаад байдаг. Тэндээс харах юм бол бас жоохон юу гэдэг чинь манай хараа жоохон болоог байж гэдэг ч юм уу тиймэрхүү нөөс зүгээр санаанд зөв бодогдоод байдیں۔ Юу гэхээр тэр хүн юу гэж хэлсэн бэхээр окей зүгээр ямар ч байсан ингээд шилжилт угаасаа болно тий. Тэр шилжилт болох тэр одоо үйл явц бол хамгийн ихний одоо тий 6 сарын хугацаанд бол одоо үндсэн хуулиас солих ч юм уу тий. Тийм үйл явдлууд болт юм аа гэж байгаа байхгүй. Тэгэнгүүт бид нар ингээ харах юм бол 92 оны 1 сар 13 шүү дээ. Анх дахь үндсэн хуулийг баталж байгаа. Тэрнээс өмнө хэд хоног 40 хэд хоног ч үлээ 50 хэд хоног ч үлээ хуралцсан гэдэг шүү дээ. Улсын баг хур. Тэгээд тэрний үйл явц нь бол бараг 6-7 сар үргэлжилсэн байдалтай харагдаад идэх байхгүй. Анхны нэг юунууд одоо баг хурал байгууллагатай сонгуул Монгол ингээл болох ч юм тий. Тэнгүүт ингээд үндсэн хууль батлагдах, үндсэн хууль одоо тоглоомын дүрмээ дахиж биш өөрчлөх үйл явц нь 6 сар хугацаанд байд юм аа гэж. Тэрний дараагаар 6 жилийн хугацаанд дагалдах хуулиуд батлагдана. Эдийн засгийн стрийн бас шин төрлийн ойлголтууд бий болно. Тэр их ингээд юу байдаг аа? Шингэх гэж байна. Тийм. Маш гоё шинэ соргыг хурдтай явах тийм боломжтой үед байдаг гэж. Тэгээд яг тэр хугацааг ингээд бодохоор одоо 92-оос 97 8 он. За магадгүй 2000 он ч юм бас олон одоо суур хуулиуд батлагдж байгаа иргэний хууль батлагдж байгаа. Тэгээд одоо маш олон төрлийн одоо шинжилтүүд хийж байгаа шүү дээ. Одоо их сайхан төрийн бус байгууллагын тухай хууль мөл байдаг. Тэгэл компани тухай хууль тэнд хийгдэж байгаа. Тэгэл нэг сайхан гоо засгийн газрын олон төрлийн өөрчлөлтүүд байгаа гэдэг ч юм уу чинь зах зээлийн суурь өөрчлөлтүүд ингэж явагдаад байгаа гэсэн үг тийм. Тэгээд тэр 6 жилийн хугацаа ингэж өнгөрнө. За энэний дараа хамгийн урт хүн болгоны тооцоолдог хугацаа өнгөрнө. Тэр бол 60 жилийн хугацаа. 6 сар 6 жил 60 жил гээд тэр 60 жилийн хугацаанд юу болдог вэ гэхээр тэр 6 дахь жилээс 60 дахь хүртэл 50 хэдэн жил гэсэн үг шүү дээ. Тэр хугацаанд юу болдог вэ гэхээр хүмүүсийн одоо нэг тийм юуны
сэтгэлгээний өөрчлөлтүүд бий болно. Амьдралын хэм маяг, ойлголтуудын одоо өөрчлөлтүүд бий болно. Мөн бас үе хоорондын одоо өмнөх одоо нөгөө нэг үед өсөж хөгжсөн, боловсрол авсан, амьдрсан гэдэг олон төрлийн үеийн төлөөлөл байгаа шүү дээ, тий. Тэр үеүүд ингэж аажмаар шилжих, солигдох, шин одоо энэ дүрмээр ингээ боожж байгаа үеийн хоорондоо нийцэх гэх тий. Энэ үе үргэлжлээд нэг ийм хугацаа ер нь бол байх юм байна гэдэг тийм нэг судалгаа байгаад байгаа. Тэгээд тэрийг харахаар одоо бас яг үйл явц нь бол төстэй юм шиг зүйлсүүд бас яг ажиглагддаг. Тэгэхээр 60 жил гэхэр 1990 оноос гээд бодогдвол 2050 он ч юм уу тийм. Яг тэр судалгааны одоо энэ тоонуудтай бол 6 сар 6 жилдээ бол маргах хүн бол угаасаа байдаг хүн байлээ. 60 жилдээ 60-тай л их маргалдаг. Юу гэхээр бид нар наашлуулж болно шүү дээ. Эсвэл наа 60 чин бүр худлаа. Наа чин бүр хизээч тийм болохгүй юм ч бас бэдин гэж одоо маргалдах одоо сөрөг биш ээ. Ер нь бол үүсгэх те ари өөр баримтууд гаргаж ирэх тохиолдол бас байдаг юм байлээ. Тэгэхээр зөвхөн манайхан ингээд даваад үзэхээр сүүлийн үед ингээд зөв иргэний боловсролын асуудлыг аваад үзэхээр их төвхтэй байна л да. Одоо ингээд те одоо гурван засаглалын гурван хэлбэр гэж хэлээд ингээд хүнээс асуух юм бол одоо зүгээр нэг хэцүү байгаа тийм ингээд асуухаар жишээлбэл иргэний боловсрол цагтаа намайг гудамжинд зогсоовол яах вэ? Одоо саяхан нэг асуудал боллоо шүү дээ. Шөнийн цэнгэний газруудад цагтаа очиод хүмүүстэй нөө хар тамхины сорц авах гээд хүмүүсийг тэнд байсан хүмүүсийг тиймш масууруулах байцсан. Тийм масууруулах байц. Тэгээд хүмүүсийг шээлгсэн гэдэг те. Энэ зөвшөөрөгдөх юм хэмжээ юм уу? Үгүй юм уу? Яг энэ дээр ингээд нэг нэгтлэн гасан тайлбар байхгүй байхгүй те. Цагтаа тэгж болох юм уу? Яг сэжигтэй гэж үзсэн үнэ тэгж болно. Гэтэл одоо ингээд нэг тийм хувь гарн аваачаад хүмүүсийг яадаг ч юм уу те. Эхлээд нь магадгүй одоо юу гэдгийг тэр хүнээс шийсэн шинжилгээ авахаас өмнө магадгүй өөр шинжилгээнүүд хийлгэж болно шүү дээ. Одоо нүднийх нь хүүхэн арааг нь харах ч байт юм уу. Эсвэл та энэ шугамн дээр ингэдэж ч юм. Одоо өөрөөр мансууруулах бодис хэрэгэлцэн хүнийг таньж болох янз янзын өрчсөн аргууд байгаа шүү дээ. Тэрнийг хийчихэд тэрэн дээр магадгүй таныг бол бид нөө одоо сэжигтэй гэж үзэж байна гэдгээ тайлбарлаад тэгээд танаас бид нар нэмж одоо ингээд одоо юу гэдэг шийсэн шинжилгээ амаар байна гэвэл эн чинь миний бодлоор зүгээр хэрвээ одоо би бас тэр мэдээллийг хагас тутаа авсан байж магадгүй нөө Facebook дээр ингээд явж байгаа учраас магадгүй цагтаа тийм шаардлага тавьсан байж болзошгүй. Гэхдээ зүгээр өнгөц мэдээг нь унших тийм өнгөц мэдээг нь харахад бол цагтаа бол ингээд нэг тийм хувь гарн цэнгэний газар очиод ингээд хүмүүс ингэсэн ч гэдэг юм. Гэтэл одоо энэ нь өөрөө яг процессын хувьд юм уу? Зарчмын хувьд, хүний эрхийн зарчмын хувьд. Бид нар одоо ингээд хүний эрх гэхээр бас зөрүүлээд одоо баг энэ үгийг бүр ингээд нэг тийм үн цэнгүй болтол нь одоо ингээд хэрэгжилсэн шүү дээ, тий. Заримдаа бол баг хүмүүс тоохгүй за та нар хүний эрх гэж л байдیں۔ Та нар тэгдгэл юм гэсэн маягтай болгоцсон гэтэл тэр хүний эрхийнхаа мөн чанар яг хаанаас гарч ирсэн юм? Юунаас үүссэн? Одоо бүр дээр үед бол янз янзын юмнуудаас хамгийн одоо сүүлийн юм гэх юм бол нөгөө нэг нүүб дээр хүний эрхийн түгээмэл тунхаглал тий. Тэр чинь л одоо бид нар за энийгээр одоо шин тоглоомын дүрм энэ шүү энэ тоглоомын дүрмээр дэлхийд даяараа тоглох гэж оролдъё ч гэх юм ийм юм ярьдаг тий. Тэгэхээр энэ зүйлс маань ингээд одоо ерөнхий боловсрол дээр сургуульд маань хэр байна? Ихтэй сургуулийн боловсрол дээр хэр байна? Нийгэмд байгаа нээлттэй контентууд хэр байна? Тэгээ гарын авлагууд хэр байна гэхээр тэгээ тэдний хэр олдцтой байна вэ гэхээр л одоо энэ миний санааг их зовоож байгаа сэдв гэх юм да. Тэр энэ дэр одоо залуучууд одоо ер нь цаашдаа бид нар энэ дэр юу хийх хэрэгтэй вэ? Магадгүй одоо хувийн хөгжлийн компаниуд энэ тодорхой хэмжээнд оролцсон гэвэл яаж болох болж гэдэг юм да. Яаж хамтын ажиллагаа бид нар үүсгэж болох вэ гэдэг. Энэ чиглэлээр яриад би ерөнхийдөө подкастаа тий илүү нэг хэдүүлээ ирээдүгөө яаж өөрчлөх вэ гэдэг чиглэл рүү яриад. Энэ дээр яг одоо ингээл нөгөө нэг 20-тэй байх уу 30-тэй байх уу жоохон бас юунуудын жоохон ялгаатай л арай өөр талаас нь хардаг ч юм уу тийм болтол юм байна л да. Одоо магадгүй 40-тэй бол 50-тэй болох үед арай өөр хардаг ч юм уу тийм. Одоо яадаг одоо өсөж хөгжинэ эсвэл арай өөрчлөгдөнө гэдэг ч юм уу тийм. Тэгээд сая өнгөрсөн оны төгсгөл энэ оны ихэнх аваар бас нэг жоохон технологи тэр дотор нэг судалгаа шинжилгээ R&D тийм судалгаа хөгжилтэй холбогдлолтой зүйлсүүдийг яаж нэг сайжруулт юм бол гэдэг талаар бас нэг жоохон бас нэг бага хэмжээний ингээд нэг тийм судалгаа хийхээс илүүтэйгээр жоохон тийм юмнууд уншиж сонирхсон юм хийсэн. Тэгээд тэндээс ингээ хараад тэг бас өмнө одоо ингээ хийж байгаа ажлуудаа ингээ хараад үзэхээр яг мэдээж нөгөө нэг хүний тухайн хүний нөгөө хүсэл тэмүүлэл болол бас чухал үүрэг нөлөөтэй. Гэхдээ энийг нэг тийм тодорхой хэмжээнд тийм эдийн засгийн хөшүүрэгтэй холбож иж жинхэнэ үр дүн гарнаа гэдэг тийм зүйлийг одоо юу гэмт одоо
тэгдэл юм байна да гэдэг юм л одоо өөртөө мэдээлэл цуглуулсан гэсэн. Тэгээд яах вэ гэхээр одоо жишээ нь сая нөгөө нэг ашигын татвараас өнгөлөх нэг хууль батлагдсан гэдээ байгаа шүү дээ тийм ээ. Нэг 10 төрлийн чиглэл. Тэгвэл тэр дотор салбарууд руугаа ингэж чиглэсэн нөө журмуудаа хийгээд ингэж явна гээд. Тэгээд тэр дотор нөгөө нэг судалгаа шинжилгээ ч юм уу тиймэрхүү чиглэл бэн лээ. Тэгэхээр зүгээр энэ бол зүгээр нэг төрлийн одоо 10 чиглэл бол маш олон төрлийн чиглэл байхудаас нэг нь байх юм болов 10 төрлийн чиглэлд дахиад нэмээд авах хэрэгтэй болов гэж санагдаж байгаа байхгүй. Юу гэхээр яг санийхтай адилхан одоо хамгийн чухал нь одоо хүмүүсийн одоо тий боловсролын чиглэлийн одоо энэ магадгүй тий энэ байгууллагууд эсвэл одоо чухал хэрэгцээтэй хийж байгаа одоо хүмүүсийн одоо суур мэдлгүүдийг өргөжүүлэх энэ чиглэл рүү ажиллаж байгаа тодорхой хэмжээний байгууллагууд өөр одоо бизнесийн байгууллагуудаас татврын хөнгөлөлтөөр санхүүжилт татах тэр одоо тогтолцоог нь маш сайн болгож өгөх юм бол энэ бол аяндаа нөгөө нэг Milton Friedman-ын номон дээр хүртэл байдаг тийм ээ одоо free to choose боёо их хувь заяа сонгоно гэд тий маш гоё орчуулсан яг нэршил нь бол яаж тэгж очижсэн баг гэж бодохоор хувь заяа сонгоно ном дэр байдаг санаатай ч гэсэн яг адилхан харж байгаа хгүй юу гэхээр одоо хин нэг нь тий гэдэг хүн бүх юм хийдэггүй маа зүгээр яах вэ гэхээр магадгүй гэдэг хүнээс гадна БВ гэдэг хүмүүсийн хувийн санаачлагыг нь өдөөх зүгээр тийм тогтолцоог нь бий болгох төгсчгөө тэгэх юм бол тэд өөрсдөө цаашаа ингээд аваа явчихнаа гэдэг санаа идэв шүү дээ. Тэгэхээр яг л тэр л юм болог санагдсан. Тэгээд тэгэх юм бол ингээд маш олон төрлийн одоо бид ингээд одоо чинь өнөөдөр чинь шууд бүх ажлыг тэр хийх юм бол чадахгүй байхгүй яг үнэндээ. Магадгүй 3 сар үзэл мөнгө бол за болиулъя. Тэгээд шал өөр юм ийгээл. Тэгэхээр тэр болгоныг нөгөө ингээд шийдэх тэр яг тэр татврын одоо хөшүүрийг санхүүжилтийн хөшүүргүүдийг нь тодорхой одоо хамгийн их одоо мөнгө цуглуулад хамгийн их одоо нэг ресурс хуваарлаж байгаа газар угаасаа одоо юу штэ засгийн газар штэ угаасаа тий яг төр гэж хэлэхгүй засгийн газар штэ тий засгийн газрын энэ одоо төсөв эндээс тодорхой хэмжээний одоо тийм зохицуулалт зөв одоо хуваарлтыг бий болгох тэр хөшүүргүүд орж ирснээрээ энэ одоо нэг айгуу гоё болох юм байна гэтгэл юм бодгцсан. Одоо энэ хамгийн сайн хийж байгаа ч гэж миний зүгээр онсын юмудаас бол UK-ийн энэ юу бол бас айгүй алтартай юм билээ. UK-ийнх бол ингэснээр бол маш олон төрлийн тийм инновацууд гаргасан гэдэг тийм одоо энэ одоо кейс study вэ кейс судалгаанууд бол байна лээ. Тэгээд энийг бол юу гэдэг чинь хөгжсөн байж байгаа бүх усуд нэвтрүүлсэн л гэдэм билээ. Тэг хөгжсөн байж байгаа усуд яг Америкт яг ямар яг үндэ мэдхгүй. Америк өөр бас айгүй тийм комплекс тийм учраас бас яг бүрэн ял харж чадаагүй. Яг нэгдсэн тийм одоо юутай арай жижигхэн тэгээд өөр тийм стейтүүд хуваагддаг тийм одоо unitary усууд дээр бол бас нэвтэрсэн л байл тий. Америк байдаг юм байна. Америкт бүр нөгөө нэг юутай тэр нөгөө нэг тэр татрын хөнгөлөлтийн авахд нөгөө eligible бэ. Тийм бүр төрийн бусуудын лист нь байж. Тэр нэг хэд ч үлээний хуулийн заалтайг энийг хангаад тэгээд тэр байгууллагууд нөгөө юунууд авдаг юм бэ лээ. Нөгөө тусгай тийм кодууд авдаг юм байна. Тэгээд тэрэндээ харьяалцсан байгууллагууд байх юм бол яг тэр байгууллага нь тэр листэндээ байгаа тэр байгууллагад одоо юу гэдэг мөнгөнд тусламж үзүүлсэн бол бүр хувь хүнчсэн бүр тэрэнд яд юм бэл. Одоо шинэ манай хувийн орлогын албан татвар 10% байлаа гэж бодоход би тэрнийхээ 0.5%-ийг өөгүй би энийг юм сайн улсын ханд өрчдөг юм энэ юм руу авчиж хийнэ гэдэг чинь яг зөрүүлээд нөгөө нэг тэнд авж байгаа тал нь өөр амар ил тоо засаг сайтай данс тоцоогоо зал тавьдаг тэгээд дээрэс нь тэрийг ингээд яг тэр зорилгынхоо дагуу хэрэгэлдэг байх хэрэгтэй байна л тэгэхгүй одоо бас буруугаар хэрэглэн чи хийвгүй шүү дээ мөнгө угаадаг барьдаг ингээд гаргадаг хэсэг юм болох магадгүй байхгүй тийм тэгэхээр бол одоо энэ схемийг бид нар цааш нь хөгжүүлэх хэрэгтэй байна маш сонирхолтой ингэж л харин яг илүү нөгөө нэг далайцтайгаар одоо импакт үе нөлөө үзүүлэх болцоотой болоо гэж зүгээр санагдсан. Тэгээд яг өмнө бол 20-т байсан байх үед бол ингэж зүгээр бодохгүйсэн баг л та яг үндэ бол тэгээд одоо болохоор арай нэг жоохон яавал арай их жоохон нөлөө үзүүлэх ч юм уу те байвал зүгээр юм байдсан болтой гэдэг талаас нь одоо хардаг ч юм уу те тэдэг болсон шиг л одоо санагдаад байгаа шүү. Тэгэхээр энэ яг энэ тэр нэг засгийн газрын төсвийн одоо засгийн газрын төсөв мөн татврын хөнгөлөлтийн энэ хөшүүрэг одоо энэ механизм бол яг энэ судалгаа хөгжил инновац аливаа зүйлийг сайжруулах шийдэх дээр бол айгүй сайн нөлөө үзүүлэх юм байлээ гэж зүгээр санагдаад хамгийн гол нь тэрийг тухайн санхүүжилтийн тогтолцоог бий болгох гэж тухайн санхүүжилтээр ажиллаж байгаа газрууд нь өөрсдөө яг л тэрийг хийдэг
тэрийгээ ил тод тайлгнадаг транспарент байдлаа хангаж чаддаг тийм ээ. Тэрийг л хийх юм бол аль аль талдаа ингээд давхар хожоо бий болоод win-win гэдэг тийм. Урт хугацаанд нөгөө алдартай хүмүүсийн хилээд идэг синержийн үүсгэх юм байна. Тийм байна тийм. Түр өөрөө нэг сан үүсгээд инээ тэрэ гэж яхаар зүгээр баг ингээд татврын орчноор нь ягаад тэгээд тэр нь өөрөө нэг тийм зах зээлийн маягийн механизмаараа явчих юм бол арай дээр. Тэгээд одоо ингээд яг тэрийг ингээд хараад ингээд яхад тухайд нэг бодогдчихсэн юм болохоор Фридманы одоо хувь цагаа сонгох номыг 2009 онд уншиж ирсэн. Би тэгээд тэр ном дээр бол бүр маш олон тийм чухал санаанууд бол байдаг тийм. Фридман бол 20 дугаар зууны Америк хүн шүү дээ тийм. Америк 40 хүмүүсүүд байхад бол тэгээ олон төрлийн шалгуурууд байдаг багтай зүгээр лавл нэлээд алдартай нь бол 20 дугаар зууны Америк хүн бол Фридман гэж тодорхойлсон бол байдаг тийм. Тэгээд тэрэн дээр одоо Фридманы одоо хувь цагаа сонгох номоос хамгийн түрүүнд орж идэг нэг одоо бодогддог нэг бол матриц л байдаг. Юу гэхээр нэг талаасаа хүний мөнгө тэгээд нөгөө нэгтлийнх нь одоо хиний мөнгө вэ? Тэгээ хин зориулах бай. Тэр хин зарцуулах байх. Хин зориулах бай тий. Хин зарцуулах гэж. Тэгэнгүүт ингээд дөрвөн төрлөө сонголт байгаа тий. Хүний мөнгийг өөр хүнд зарцуулах. Тэгээд хүний мөнгийг өөртөө зарцуулах. Тэгээ өөрийнхөө мөнгийг өөр хүнд зарцуулах, өөрийнхөө мөнгийг өөртөө зарцуулах. Гингүүт хамгийн үр дүнтэй зарцуулалтын сонголт нь өөрийнхөө мөнгийг өөртөө буюу өөрийнхөө дуртай зүйлдээ зарцуулах гэдэг байгаа байхгүй. Тэгэнгүүт яг зүгээр энэгээр харах юм бол одоо тэрийн татврын хөнгөлөлтийн санхүүжилтийн юунууд бол одоо тогтолцоо зөв хийж чадах юм бол яг л хүссэн зорьсон юмдаа хүн зарцуулах энэ сонголт очиж тэнд хамгийн их бүтээмж, хамгийн их үр дүн гаргахаар байна гэсэн үг шүү дээ. Тэгээ яг хүн өөрийнхөө тийм нөө сэтгэлийн нэмзэглүүлж байгаа асуудал руу мөнгө хандуулна. Нөгөө талд нь бас тэрийг авахыг хүсэж байгаа талууд тэр төслийн ач холбогдлыг маш сайн ойлгуулж танилцуулахын төлөө явна. Тэр чинь одоо бидний ярьдаг нөгөө маркет шүү дээ. Заримдаа хүмүүс зах зээлийн схемийг айгүй шүмжилдэг ч гэсэн тэгээд одоо би асуудаг хөө таны хэрэгжилж байгаа миний баг 80-90% зах зээлээр дамжиж ирсэн шүү дээ. Тань төлөвлөсөн төлөвлөгөөгөөр ирээгүй. Танд энэ зах зээлээр дамжиж ирсэн. Тэгэхээр зах зээл бол мэдээж согогтой. Өөгүй тийм төгс систем байхгүй. Гэхдээ бол тэр үнийн механизм гэдэг юм бол үнэхээр тодорхой хэмжээнд ажилладаг. Зүгээр гажуудах тохиолдлууд бол зөндөө байна. Тэгээ манай яг нийгэмч бас хоёр багчтай л нэг хэсэг нь бол зах зээлийн гажуудлаж байдаггүй гэдэг экстрим барууныхан байна. Нөгөө талд нь бол нэлээд зүүнтлийн нөхдүүд бол та нар зах зээлд хамаг юм өгөөд одоо муусан неолибералууд гэдэг нэг юм хүмүүс байна. Гэхдээ яг энэ бол өнөөдрийн нэг ярианы гол сэдв биш. Гэхдээ энэ туйлшралд аль болох автахгүй, аль болох аль талын уншаад өөрөө дүгнээд төрөний давуу тал байж байгаа. Наад цаантайгаар хамгийн гол нь яаж одоо нэг тийм оптимал шийдэл олох вэ гэдгийг одоо тэгвэл ийшээ гараад төр бол тасгаар ийшээ гараад зах зээл тасгаар гэдэг ийм экстрим үзэл рүү аль болох орохгүй байх юм шиг. За хоёулаа өнөөдөр маш сайхан ярилцлаа. Зөндөө их сайхан ярилцлаа. Эхлээд хоёулаа бол мөнгөний ухаан гэдэг номны талаар бас энэ сүүлд уншсан номны талаар ярилцж байгаа. За тэгээд хоёулаа хиймэл ухаан боёлон энэ хиймэл ухааны үед хиймэл оюун тийм хиймэл оюуны үед одоо энэ нухслаа сэтгэл ямар ч болох өөрөөр бол тэр Декартийн үгийг ахаад давтъя те би сэтгэж байна би бодож байна тийм учраас би оршиж байна хэрвээ би бодхоо болоод бодох ажлаа өөр юмар хийл гэдэг хэлэх юм бол өөрөөр бол хүндрэлтний оршихуй өөрөө байхгүй болох юм байна маш гоё санаа голсон би бүр энийг маш олзуулгууштай санаа гэж харж байна. За тэгээд тэрний дараа хоёулаа бол орчуулагчийн зовлон жаргал хөлбөмбөгийн орчуулга шинээр гаргаж байгаа номныхын талаар ярилцлаа. 8 сард гарах юм байна. Энэ номыг бас манай сонсогчдод сонирхоод үзээрэй. Хөлбөмбөг сонирхдагч бай, сонирхдагч бай хөлбөмбөг гэдэг бол өөрөө заавалч хөлбөмбөгийн хорхоотнуудын сонирхдаг зүйл биш. Бас энийг сонирхоод өөрөө ойлгож чад магадгүй иргэн тойрныхоо хүмүүстэй тайлбарлах, танилцуулах дүүнэртээ хүүхдүүддээ ч гэх юм ингээд сонирхолтой нэвтрхий төл бичиг гэдэг бол маш гоё цогц мэдлэг шүү гэдгийг онцлмоор байна. За тэгээд тэрний дараа хоёулаа бас л орчуулгууд дээр үндэслээд бас нэг орчуулсан ном бол Мат Мошергийн номны талаар ярилцлаа. Энэ ном яагаад чухал вэ? Энэ ном бол зүгээр нэг агаар тэнгэр дээр байдаг зөвлөгөө биш юм байна. Энэ ном бол шууд аваад хэрэгжилж болохгүйц маш сонирхолтой юм байна гэдгийг ярилцаад тэрэн дээрээ тулгуурлаад хоёулаа энэ технологийн компани ер нь яадгийн технологийн компани бол ингээд экспорт хийгээд байгаа юм биш үү? Тэгвэл ер нь манай нийгэмчсэн ер нь ингээд энэ дээрээ тулгуурлаад ийм оюуны юм экспортлдог нийгэм болохын тулд ер нь бидний боловсрол руугаа анхаарах гэдэг энэ асуудлыг
Гэтэ айхтар гүнзгий ярьсангүй яг энэ нөгөө дуустгүй яриа руу орчих гээд байдаг учраас хоёлоо тэртээ дөрөв урталт нь маш сонирхолтой 3 сэдвийг ярьсан. Дээрээс нь хоёлоо жоохон цагийн асуудал руу орсон учраас магадгүй дараа хоёлоо энийг бүр тусгаар нэг сэдв болгоод ярилцах завшаан гарах хаа гэж бодож байна. За ингээд Батцэнгэлдээ хүрэлцэн ирсэнд нь маш их баярлалаа. Тэгээд цаашдынх нь ажил үйлсэд нь амжилт хүсье. За баярлалаа. Урьж оролцуулсанд баярлалаа. Тэгээд аль болох одоо бусдад түгээвэл хэрэгтэй гэж боддог зүйлсээс болцсон. За бол баяртай байна гэж. За окей. За nice.